Плана. За сүнсний хөөрөлтөн подкаст. Одоо эн чинь 18 дахь дугаар болж орох байх. Тэгэхээр энэ удаагийн зочноор йог бяцлаглалын багш Шин Сар оролцож байна. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Бяцлаглалын багш гэсэн чинь бүр айчлаа ш нэрнээсээ сүртэй. Тийм тэгээд өнөөдөр энэ гайхалтай эмэгтэй, энэ гайхалтай уршигуйтай санамсаргүй байдлаар биертэй йог гэдэг хичээл дээр нь танилцсан. Тэгээд яриа маань үргэлжлэл явж байна. Тун сонирхолтой. Ярих тусам, тодорхой нь уудлах тусам, таньсан мэдснийг сонсох тусам бахархмаар, хүндэлмээр, хайрламар тийм мэдрэмж төрж байна. Яг ийм цэвэр байдлаар юмсын мөн чанарыг таних, цэвэр байдлаар өөрийнхөө дотоод мөн чанар руугаа нэвтрэх, ойртно гэдэг. Өстө ховрын бараа гэдэг шиг байдаг. Нилээдгүй хүмүүстэй уулзсан, нилээлгүй хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь дийлэнх нь хадуурах, дийлэнх нь тэр хэмжээнд гацах зүйл байдаг болвол энэ охины хувьд, энэ оршихуйн хувьд гайхалтай тэлэлт, гайхалтай хөгжил хамгийн гол нь энэ бүхэн ямар нэгэн баг гацаа үгүйгээр ахиж яваа. Тэрийг нь мэдрэх тунчиг сайхан байна. Тунчиг таатай байна. Баярлалаа Шин Сараа. Баярлалаа. Ямар гоё юм гэдэг тий. Бүр ингээд сонссон чинь бүр ингээд омогшоод ингээд вау гэж хэлээд авч штэ. Энэ удаагийн маань подкаст нь бас зочин болж оролцож өөрийнхөө дотоод ухаарл, сүнснийхаа дуу хоолойг мэдлэгээ намайг мэддэг, таньдаг, сонсдог хүмүүст маань хуваалцаж байгаа чинь сэтгэлээсээ баярлалаа. Ийм боломж олсондоо бас баярлалаа тий. За хоёул айгүй албаас эхэлж байна тий. Харин тий албаас тэгэлж уг нь тоохгүй хэлэхэд ийм байг шүү. Өө сүүлийн нэг цаг ийм байг шүү. Байгаагүй. Тэр бүр йогийн зарим багш нарыг моолсон. Тэрэн дунд нь манай хамаатны йогийн багш ах байгаа. Алгасыг. Түрүү амар ихтэй яриадсэн юм одоо алгасыг. За тэгээд Шин Сартай энэ сүнсний хөөрөлтөн гэдэг подкастынхаа жоохон тодорхойлолтын учир утгыг хэлээд өгье. Сүнсний хөөрөлтөн гэхээр мэдээж сүнсээрээ буюу дотор мэдрэмжээрээ ярилцсана гэсэн. Яг л хоёулын өмнө нь ярилцсан шиг элдв янзын бодлын тэг, сэтгэлийн хор хэр эго зүйл байхгүйгээр чин сэтгэлээсээ уудлаад ярилцсана л гэсэн. Тэгээд ингэж гоё ярилцсан, ингэж гоё хөвөрсөн энэ долгиос л энерги маань буцаагаад сонсож байгаа хүндээ яг тэр гүн төвшөнд нь хүрхэл учиртай. Мэтгэл учиртай, танихал учиртай. Тата үлээж авч байна. Гоё бие барихгүйгээр нэг царай мараа гарахгүй юм чинь дээ. Нөгөө хамаагүй явдгаар явчих уу? Нөгөөхөөр Come on. та нар наваа алан шүү. Би чамайг алчин шүү гэж. Тий. Нөгөө тэгдгээр явчих уу? Хай. Зүр микрофон байхгүй юм шиг зүр хоёлаа явчихтэй. Тий. Тэр тусмаа л илүү гоё чөлөөлөгдөх байх гэдэг шүү. Тий. За би бэлэн байна. Намайг алгуудлаад. Монголд бол хотны 100 хэлэх юм хааш. Би бэлэн байна. Алаа үзье. Тэгээд энэ подкастууд маань тухай бүртээ яг энэ сэдвээр яригдана, энэ удаагийн дугаар ингэж хийгдэнэ гэж ерөөсөө байдгүй. Цаанаасаа цаг хугацаагаараа мэдрэмжээр хөврөөл гараад ирдэг. Тэгэхээр төлөвлөхгүйгээр үү? Тэр хүнтэй хийн гэж юусоо бодохгүйгээр тэр тусмаа тэр хүнтэй яг энийг ярина гэж хизээж бодохгүйгээр. Зүгээр мэдрэмж хилдэг. Энэ хүнтэй яриа хийчих яах вэ? Энэ хүний гэрлийг нь хамтдаа цэцээ. Түгий гэж мэдрэмж орж ирдэг байхгүй. За тэгээд 1 2 3 удаа цензурдэж үзээд үнэхээр мөн байх юм бол окей давай гэж. Та тэгээ наасаа цензурдээд бахан шалгаадсан юм шүү дээ. No. Би тийдсэн үү? Йогийн төвд байхад би санал тавьсан шүү дээ. Тэгсэн. Тий. Цензурд нь гэхээр нөгөө нэг юу ийм юуны цензур биш. Зүгээр л мэдрэмж мөн байна. Би тэнцчээ.
Энэ охины, энэ оршихуйн, энэ сүнсний мэдлэг яг одоо хэрэгтэй байна гэдэг нэг юм орон ертөнцийн юу орж ирдэг байхгүй. Амар гоё юм ээ те. Бага бүх юм хэлэхэд бүрээс амар гэл юм байна. Nice. Нэг орчлон харваад зүйл нөгөө оршихуйд яг миний мэдж байгаа юм хэрэгтэй байна гэдгийг би өөрөө одоо мэдж байгаа сонссон болохоор тэр нь бүр амар гоё орж ирж байна. Яа. Тийм. Энийг зүгээр нэг юм сэтгэлийн хөдлөл хөөрөлөөр үлдээгүй. Ер нь би аливаа үйлдэлээ хизээд маш сайн анзаарч ажиглаж мэдэрч холбогдчихж үлддэг учраас За өөрөө байна да. Sorry. Энэ удаад би танаас асуулт асуух бол. Хойл ингээл яриад явчих импресацаараа. Цаанаас одоо дээд хэм хэмжээст буюу орчлон хорвоо ертөнц намайг бас шахдаг байхгүй да. Намайг одоо тэр урьж оролцуулах зочноос өртөөд намайг их шахдаг. Яг одоо энийг хуваалцсан. Яг одоо энийг үг, яг энэ бичдэг гэх. Тийм болохоор би нэг сошиал орчиндөө пост юу яг тэр буусан мөчтөнд түгээх хүсдэг. Тэгээд сүүлийн бүлэгт аль болохоор англиар орчуулад нэг ч гэсэн хүн илүү танаас. Хоёрдугаарт заавал эн чинь монгол хүний баялаг мэдээлэл биш байхгүй юу? Хүн төрөлхтний үнцэн байх болохоор хүн болсон бүх хүмүүс л сонсох шүү дээ. Тийм болохоор тэгэж явдаг. Тэгээд гадаадын бас хэд хэдэн одоо high consciousness гэсэн юм page group рүү бас ширэлдэг. Нөө ямар гоё. Тэгээ явандаа ч гэсэн миний багаас нэг харсан нэг юм дүр зураг болохоор их л тийм лекц, семинар, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг зөвхөн Монголдо биш бусад хүн төрөлхтөнд түгээх хөвчтэй гэж их тод орж ирдээ. Яг гоё юм гадаад орнууд аялал аюу гоё ингээд олон хүн суулгаал лекц уншиж явж байдаг шүү дээ. Яг тэр шиг. Би биш дээ анх йог ингээд хичээл орвоо. Хамгийн анхны нөгөө багшийн сургалтаа төгсчөөд орж байгаа хичээл байхгүй. Тэгээ нэг 3 хүн билүү 4 хүн ирсэн. Тэр нь самади йогийн төв байсан байхгүй. Замын цагтаа юм байдаг. Тэгээд хичээл эхлэх юм нөгөө төвлөрүүлээд эдэн минут бэлтгэлийгээ суудсан шүү дээ. Яг тэр зарчмаараа төвлөрүүлээ ингээс би нүдэн анаас суулаа, баг зэргийн хөтөлгөө явлаа. За бүгдээрээ нүдэн анаа бла бла бла, тэрийг мэдрээ бла бла, амсгалаа анзаараа бла бла гэд явж исэн чинь миний биеийн объем бүр ингээд дүүрэл хийлэгдэлсэн аахгүй. Айгуу сонирм. Би уг нь бол тэр хүмүүстэй өндөр намаараа адилхан л нэг матрасан дээр суугаад адилхан л ингээд байж итл би ингээд яагаад ч ингээд дүүрэл тэр ур сууж байгаа 3 4 хүн ингээд надаас ингээд жижигрээ сүүлдээ би бүр ингээд байшингаас том болоод байгаа юм шиг. Айгу эвгүй мэдрэмж, толгой ирэх мэдрэмж байгаад хөө юу бол чинь гэдэг өөрийгөө анзаараад тэгээ ингээд тайвшруулаад мэдэрсэн чинь яг миний багтаа харж исэн тэр их олон хүмүүсийн өмнө лекц юу одоо семинар ч гэх юм уу тийм ярилцлага хийгээ байж байгаа дүр зураг яг энэ йогтой уялдаад амар тод орж ирсэн байхгүй юу. Ирээдүйд харж байгаа тэр нөхцөл байдал дээрээ ч гэсэндээ төвлөрүүлэх байдлаар тодорхой хэмжээний йог бэлтгэл орхол учиртай. Тэр олон мянган хүнд тэгээд хичээл ингээ ороод тэрэн дундаа өөрийгөө анзаараад байгаа юм. Тэгээд хичээл маань дууслаа. Дараа нь өөртөө ярьсан яриа маань юу байсан гэхээр миний багтаа харсан тэр дүрслэл үний юм. Би хий хоосон төсөөлөөгүй юм байна. Үний юм байна. Би энэ замаар явах учиртай юм. Намайг нэг хүн дагна уу, 2 хүн дагна уу, намайг хинч мэдгүй байх хамаагүй. Гэхдээ би энэ замаараа тууштай явах юм бол тэнд гэрэл тусч байгаа юм байна гэж анзаарсан. Тэгээд тэр мөчөөс хойш яг бэлтгэлийг хэдэн жил хийгээд оролдоод явж л байна. Айнтэй. Ингээд ярьж байгаа сонссон чинь бас энэ миний 10 жилийн боддог гэсэн юмтай амар адилхан болж ирж байна. Би нөгөө нэг 10 жилдээ байхдаа
нөгөө нэг сургуультай ингээл нэг юм бүжгэлдэг нэг юм хөдөлгөөнтэй нэг тийм ангидаа нэг тийм их амар тэгэж гоцгойрж гарч ирдэг хөрнөө ингээл сургууль дотроо ингээл бүжгэлцдэг. Тэгснэ ингээд гадагшаага гардггүй. Тэгээ нэг тийм тэгэнгүүт одоо би өөрийгөө 7 дугаар ангидаа байхдаа л би сэтгэл зүйч болно гэж мэддэг гэсэн. Вау. Яаж байгаа ингэ гэсэн чинь одоо ботхоор тэр үедээ би өөрийгөө нөгөө яахгүй нөгөө нэг йогийн багш болно хүмүүст юм заана гэдгийг нөгөө нэг тийм юм мэдэхгүй байсан болохоор хүмүүсийн сэтгэлээр дамжуулаад одоо хүнийг тасдаг хүн болно гэж одоо тэр юм мэддэг байсан шүү. 7 дугаар ангиас хойш. Тэгээд сургууль их 10 жилээ төгссөн, их сургуулаа төгссөн, ажил дээр гарсан. Одоо хүртэл миний дотор тэг ингээд сэтгэл зүйч болно гэсэн юм байдаг. Тэгмүүтээ би сэтгэл зүйч болохтаа ингээд гэртээ ингээд хан руу хараад ингээ өөрөө өөртөө ярьдаг. Одоо манай гэрийнхаа шин сар амир эвгүй нэг тийм болонд очиж өөрөө өөртөө ярьсан зогсож байдаг. Яаж аа гэсэн чинь тэр үедээ ингээ нэг амир жаахан одоо нэгээд хүлээсгүй нэг л айхгүй дотороо юм шууд нэг хүлээсгүй ингээ гаргачингууд гэх нэг юм өөрөө өөртөө яриад юм боддоор юм хүнд туслаад байгаа юм шиг тэр мэдрэмж айл наваад 7 дугаар ангид байхад л байдаг. Гэтэ би сэтгэл зүйч болно би болно гэж бодсон. Тэгээ ягаад ч юм болоогүй санхүүгийн чиглэлээр сурсан. Тэнгүүтээ санхүүгийн чиглэлээр сурж байхдаа бас ингээл нөгөө нэг санхүүгээр сураад байхдаа гэдэг би нэг сэтгэл судлал, хэл ярианы соёл гэл дандаа юм гадагшаага ярьдаг хичээлүүдтэй амарсан. Тэнгүүт энэ чиглэлээр явах юм ингээд тэр чиглэлээрээ ингээл нэг юм бидалт ингээл ажил мэл гээл ингээд сумжийн газар дээр ингээд яадаг. Тэр бидалтын ажил хийсэн ингээд лекц тавьж явж мавдаг. Тэнгүүт нөө лекц тавиханд бол хэлж ярих юмаа бэлтэн. Тэгээ одоо бодохоор тэр яг л одоо миний тэр сүнсний хөгжлийг дөнгөж ихлүүлж ирсэн нөө танихгүй зүгээр дотроос зөгнөж байсан. Тийм юмс. Тэнгүү тэр үедээ би лекц тавьдаг багш болно. Би лектор болно. Яаж аа юу ярих юм чи гэсэн гот. Би хүмүүсийг одоо амьдрал чи ийм юм байдаг чи ийм юм ингэн эний чинь тэгнэ гэд би эмч биш сэтгэл засалч биш. Би одоо хүнд ингэж юм ойлгуулдаг хүн болно гэдгээ айл 7 дугаар ангидаа мэдсэн байсан. Гэтэ санхүүгээр сураад төгссөн тэрийг би хүлээж аваагүй. Тэгсэн чинь бүр сураад төгснөхийн дараа ингээл йогийн багш болоод, зумагийн багш болоод, пилатесын багш болоод явахта эргээл нөгөө йог тэрэ хэдэн жилийн дараа 10 жилийн дараа дахиад хүрээд ирсэн. Тэгээ одоо миний нөгөө хийж байгаа юм нь хүнд юм ойлгуулах юм байна. Тэгээ хүнийг ингэж хөтлөх юм байна гэдэг одоо буцаал тэр юмыг хүлээж авахгүй л яг тэр байгаа мэдрэмжэн дээр л хүрээд ирсэн. Тэгэхээр яг йога зааж байхдаа яг би өөрийгөө йог зааж байгаа шинсаар йог заагүй шинсаар хоёр өөр хүн гэж яг мэддэг. Одоо йог зааж байгаа миний хичээл дээр манай бүр багын сайн найзаа сууж үзчихсэн. Тэгэл ингээл манай ажилтнууд ингээл сууж үзчихсэн. Йог зааж байгаа шинсаар шал өөр. Энэ утгаараа юу шинсараа одоо нэг альва юм онгод гэж байдсан шүү дээ. Одоо чи дуучид яг тэр мөчтөө яруу найрагчид гэдэг шиг шин сарын хичээл зааж байгаа энэ 60 минутын хувьд нэг юм арай өөр төлөвтэй өөр болчдөг гэж. Тийм, бүр шал өөр. Тэнгүүд би тэрийг ингээд сүултээ ингээд анхандаа ингээд мэдэхгүй байж тэр чинь ингээд эхлээд би өөр болчихж байгаа юм байна гэхлээр анзаарна. Тэнгүүд нөгөө нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй би жүжиглээд байгаа юм байна. Би яг ингээд юм мондог хүн болох гээд ингээд жүжиглээд байгаа юм байна гэж өөртөө тэмцэлтэж үзсэн тий. Тэгэл өөртөө тэмцэлтэл энгийн байх гэж хичээж үзэн. Уу яалчгүй л чинь дотроос ингээд би ямар нэгэн хичээг байх чинь дотроос урсж байгаа юм. Би ингээд биеэ сул тавьж байгаа юм. Би одоо тэрийг 1000 дараад оосаа нэмэрхгүй юм байна. Тэнгүүд одоо миний йогийн хичээл дээр суусан ингээд хүмүүс тасгал хийхээс илүү би таны яриаг сонсох амар дуртай. Одоо ярьж байгаа хичээл зааж байхдаа тэгэл ингээл бихтэйгээ холбогдсон сэтгэлээ өдөртөн өөрийгөө гаднаас нь харж байгаа юм шиг ажиглал бити өөртөө нөхцөл тавь тий юм бодвол бодчихлаа тэнэг байвал байж лээ гэдэг та юу гэж намайг байж лээ гэдэг тэр яриаг сонсох нь тийм амар гоё чухал байдаг гэдэг тэр юм хэлдэг болохоор одоо бүр сүлд за угаасаа дотор өөр хүн байна да энийг өөрхий минь явуулчих да би 1000 алалцаа яах вэ энийг гоё суулж чөлөөлье гэж бодоод яг ингээд өнөөдөр яг Imperial гэдэг event-ийг хийгээд байсан чинь айгуу гоё өндөр хүнтэйгээ таарад бүр яг ингээд энэ завшаа алдаад бүр ингээд яриа сууж агаад бүр айгуу гоё мэдрэмж төрж байна. Супер. Тэгснэ ингээд яг энийг нөгөө ярьсан шалтгаан би ингээд та сайн хэлсэн шүү дээ ингээд лекс тавьдаг яадаг гэдэг юмыг яг тэр нь яг над дээр адилхан бүр айл 7 дугаар ангийн шиг сар дээр байсан байгаа байхгүй гэсэн чинь ингээд замлал нь яг ижлэхэн яг ийм явдаг яг ингээд аль ижлэхэн замаар хоёр өөр цагт явж байгаа хэдэн жилийн дараа яг нэг цэгт дээр уулзж байгаа нөгөө нэг ахтай мараал явж ин да тавилангаараа л явж ин да хүлээж авч ина гэх. Тэгээ бас айгуу гоё. Гоё байна тий. Тийм гоё. Хоёулаа яриач гэсэн чи анзаарч байна уу юу?
Зүгээр л ундраад шүү дээ. Энэ яг үнэндээ чи битэрч яриад байгаа биш л дээ. Цаанаас дотроос эннүүд тий дотроос бидний олон биесүүд зүгээр л урсгаж байгаа байхгүй яг ус шиг. Үнэхээр гоё. Би хомсор дээд биетийг олбогсноос хойш нэлээд ахтар мэдрэмтгий болоод байна. Энергийн юу маач гэсэн ахаал явж байгаа хомсрын хүч маач гэсэн. Тэгвэл хүнтэй ингээ яриад суухад ялангуяа би жоохон өдрөө нь харж чадхаа байцсан ерөнхийдөө. Тоосоо тэгтээ хүний тэр хэдрээс надаас ядчих. Хүний нүдрөө харахаар би айгаагүй би өөртөө зориггүй байгаадаа биш. Зүгээр нүдрөө нь хармааргүй. Тэр хүн дургуугаа илэрхийлж байгаа биш. Зүгээр нүдрөө нь харахаар болохгүй юм шиг мэдрэмж нэг. Миний хувьд яагаад тэгээд идэв гэхээр нэгдүгээрт төлөв инвестийн шахаа байхаар угаасаа харж чаддаггүй. Нүдэн аних эсвэл ингээд доошоо хараад ингээд явчихдаг. Хоёрдугаарт яагаад энгийн үед энгийн төлөв мөлүүд автомж шахаагүй үед яагаад хүний нүд рүү харахаас зайлс хийдэг вэ гэхээр ихэнх хүмүүсийн нүднээс айгүйх сороод уучлаарай. Үнэхээр үнэн. Энэ нь би лаг агуудаа биш, тэдний лаг мяатаа биш. Үнэхээр үнэн. Хитрхийг сороод идэг. Хитрхийг уугаад идэг. Би ч бас хүн шүү дээ. Би ч бас энергийн тодорхой хэмжээний юу гэдгийг махан биений үед хязгаарлагдмал байгаа шүү дээ, тий. Би тань төрүүлсэн. Одоо наадах чи хүлээж зөвшөөрөхгүй гэнэ хаалтаа тавилаа. Би гээд ингээд тий юу нэг наадах шиг чинь санагдаад үгээрээ тэртээ тэргүй юмаа өгчл байгаа шүү дээ. Гэтэл ахаад давхар тэр хүн буюу тэр хүн өөрөө ч мэдлгүй дотор сүнсэн бие нь магадгүй сэтгэлийнх нь олон тэр хар төлөвүүд нь уугаал идэх байхгүй юу. Тэгэж тижээгдэж их сонин яадаг юм шиг энергийн талбар дээр. Тийм болохоор нүдрүү харж чаддгүй заримдаа. Алиал бултаал идэв. Гэтэл өнөөдөр яг одоо чамтай ярилцахад дотор мэдрэмж яг ус шиг урсж байгаагийн зэрэгцээ нүдрүү чинь ай контакт үүсгэхэд таатай байна. Нэг юм ядаргаатай сороод гуйлгчлаад байгаа юм байхгүй. Харилцан өгөлцөж явуулцаж. Харилцан хөгжиж, харилцан таньж байгаа болохоор тун айтайх. Сонсон надаас аюу таатай байна. Тэхэн болгондоо ингээд нөгөө нэг амар гоё юм сүсэрийн албадаад сүсний хөгжлийн талаар ярина гэхээр амар гоё юм хувь тохиолдол надад бол ингээд тэр амар юм талархууштай санагдаад байдаг шүү дээ. Хүн болгонтой юм сүсний хөгжил даа гэж. Одоо яг таны хэлсэн дээр одоо ингээд надад ийм мэдрэмж төрөөд ингээд тэгээд тэр хүнд ингээд ярихаар яалтчгүй амар ядраад ингээд ирч хүчгүй болоод ингээд би өгж байгаадаа харамсахгүй байна л та. Гэтээ харамсаад байгаа юм байна. Гэтэл миний ингээд ядраад ингээд бүр суугаад ирдэг. Тийм бүр ингээд тэгээд унтмаар байна. Идмээр нөгөө махан би чинь нөгөө ядраад ирэнгүүт унти иди хөвти үр бүтээмжгүй бай. Угаасаа ядарсан юм чи ямар үр бүтээмж. Тийм бүр ингээд чи бити хөдөл гэдэг ингээд тэгэнгүүт яг ингээд өөрийгөө хамгаалахын тулд за ингээл энерги дотгошоогоо л авах шүү. Гадагшаагаа цэцэхгүй, ухамсаргүй өгүүлбэл хийхгүй шүү. Тэгээ ухамсаргүй юм ярихгүй шүү. Зүгээр яг тоочглсан юмаа л яриараа гэд ингээд дотгошоогоо ингэж нөгөө өөрийгөө хамгаалдаг. Тэр чинь бас нөгөө өөрийгөө хайрлаж байгаа юм шиг. Yeah, sure. Тэгэж хайрлаж явахгүй яалтчих нэг юм унаал ингээд гэдэг юм. Тэгсэн бас яг ингээд таны хэлж ажиллаа. Яг одоо ингээд хоёлаа бүтэн нэг цаг хичээлд суучаад тэгснэ ингээд зааландаа ингээд бараг цаг шахуу байж байгаа. Энд орч ирээ бас ингээ хоол дээр яг хоёул дунд нь нилээ ярьсан. Тэгсэн байж байгаа. Тэгээ одоо ингээд орой ярьжсэн ч гэсэн цаанаасаа ингээд би энэ ард санаад ярьчих л та. Нөгөө ядрах биш эсрэгээрээ цэнэглэгдээд. Тийм. Чи яг зөв юм хийгээд байна шүү дээ гэдэг юм шиг тийм. Ярьчих л та. Намайг уучлаа да би бэлэн байна. Өшөө. Намайг уучлаа. Өшөө наа чадах юм байна. Йоо. Одоо нэг дэ шүү. Хэлчихгээл. Манай шинэ сарын нэг гоё кул чанар нь би түрүүнээс хичээл дээр нь суугаас хойш анзаараад байгаа. Unboxing те хайрцаглагдмал биш. Бодол, сэтгэл, бие ухамсарын хувьд үнэхээр чөлөө тэр хязгааргүй рүү тэмүүлдэг
тэр чанар нь үнэхээр гоё. Секси. Аа. Кул. Нэр үнэхээр. Дахиад түрүүнийхтэй уялдаа тайлбарлахад хүн болгоо юм биш. Хэцүү. Хэцүү. Нэг юм ярихад тэнд нь хаалт тусчдаг. Нэг юмнаас ингээд ширээд гэтлүүлээ гарангууд тэнд сайн дураараа унжидаг. Унтарч идэг. Чи яасан бэ? Айгу мундаг байсан яасан гэх тэгэнгүүт сүнсний үед тэгэнгүүт хөрхи хэмжээнд болцсон байгаа байхгүй. Нөгөө нэг миний өмнө нь сонсож байгаагүй одоо жишээлбэл та ингээд ингээд өнөөдөр хоёлаа ингээд анх удаа уулзаж үзэл та ингээд анх удаа миний хичээл сууж үзсэн шүү дээ. Тэгмүүд чи ингээд ийм хайрцаглагдаагүй амар ийм байсан амар тийм байсан гэж хэлэнгүүт миний дотор хүн амар баярлаад ингээд жоохон хөвчөө ингээд хоёр тийш найгаад аха тийштэй аха яг тийм. Тэгээ энэ нь яаж аа гэсэн чинь нэгт би өөрийгөө ийм гэдгээ дотор мэддэг гэхдээ тархиндаа хүлээн зөвшөөрөхгүй байсан л та. Дөнгөж цаа ингээд бодонгууд тиймүүд тэрийг өөр хүнээр дамжуулаад дадаа хэлэнгүүт миний дотор хүн ингээ баярлаад хоёр тийш найгаад тэгэнгүүт би ингээ дахин дотроо би чи яагаад заавал хүнээр хэлүүлчих дотор чинь энэ мэдрэмж байсаар хахад одоо би энийг ойлгохгүй үдээд ингээ хүрсэн чинь заавал тэр холоос таныг над дээр очраа та надад хэлээ тэгчиж би ойлгож байгаа. Тэгэхээр амар үнэтэй сургаж байгаа. Хүн амтнаас нь дуудуулаад заавал нэг бир яга байгаа гэж уулгаа. Ядаргаатай. Бөө юм болчихсон. Одоо таны дотор хүн зүгээр ойлгочих болоогүй. Яа ядаргаатай. Үлүүр тарахгүй хүний хаад чирээд. Түрүү нөө хичээл рүү чи яасан гэлээ. Яа орхоос та битаа гэсэн ш. Гаднаас нь харсан чи ингээд мөрөө ингээд доошоо онжуулсан ингээд бүх тийцэн ингээд амар ууртай. Эшээ за. Бурхан хаанаас юм дургуун хүрээд ирэв. Нэг босод хүмүүс амар дуртай. Тэрсээ хүүхч гэсэн тийм ингэсэн байж очоо хамгийн урд очиад тэгснэ хар хувцтай. Тэг ингээд зааланд хуцаа тайлаад. Гавь ингээс авчаад. Юу хайгаа надаас авчаад. Уух юм барьчтэй. Тэгсэн чинь би нөгөө нэг ялцчихгүй өөрийнхөө ойлгож чадахгүй байгаа амар юм. Танд ингээд хүндрэл урчруулад ингээд өөр төр авчирсан юм байна л та. Гэтэ хараа. Наач нэг л өнцөг. Нэг л өнцөг. Чиний харж байгаа өнцөг. Юу ч хэлэх гээд энэ гэхээр чи орж ирэхдээ намайг тэр мөрөө онжуулсан ууртай дөө стресстэй дүү гэж харж байна. Гэтэл би түрүүн чам тайлбарсан тий. Дээд давтамжийн шахаа байсан болохоор яалтчгүй ингэж орж ирсэн. Тэгвэл яг одоо чиний хэлж байгаа би энийг ойлгохгүй байсан болохоор л та ингээд бүүн ажил болж ингэж ирлээ л дээ гэдг нь зөвхөн чиний л харж байгаа зүг. Цаад уг углуурга нөгөө далд ертөнцид юу болоод байна гэхээр болох ёстой зүйл хувь эрүүл болж байгаа. Яг үнэндээ бол. Нөгөө нэг тань төвөг утсан биш тавгаас л надад ирэх хэрэгтэйсэн гэж хэлээд нэраа. Би угаасаа өөрийнхөө амьдралыг хизээч төвөг удуулж амьдрдаггүй өөртөө. Юу гэж хэлэх гээд юм гэхээр үргэлжил өөрөө өөртөөгөө чимээлж өөртөөгөө ойр үнэн байж одоо цагаараа юм болгонд ханддаг байхгүй юу. Тэгвэл өнөөдөр ирсэн одоо энэ хичээл дээр чи ингээ ирсэн юм чамтай уулзаа ярилцж байгаа энэ маань ч гэсэндээ би хийх ёстой юм хийж л байна. Явах ёстой замаар явж л байна. Нэг ч гэсэн гэрлийг тодтгон асахт нь нөлөөлж байна. Энэ миний л үндсэндээ зорилго. Нөгөө зааланд орж ирээд ингээд та яг ингээд хичээлийн төсөлийг ингээд амар авч гоё явуулсан. Тэгэхэд нөгөө таньдаас хэлсэн. Яг ингээд та байхгүйсэн бол нөгөө юм бүтэн бол байхгүй байна. Одоо би 1000 ингээд амар гоё байсан ч гэсэн заавал яг нэг ийм хүн байж яг ингээд ийм хоёр талтай байж ингээд ийм ээж автай хүүхдүүд шиг ийм бүтэн гэр бүл байх боломжийг яг та ирээд надад санал нэг үү шүү. Наад дээр чинь түрүүнээс хойш санал нэг орж ирж байна. Тэгэхээр одоо жишээлбэл өөрийгөө жоох магч. уучлаарай үзэгчтэй гэж. Уучлаарай үзэгчтэй. Хаяа нэг юм арч ирээд дээ. Тэгээд төгчтэй фламжгүй нөгөө нэг жоох нэг юм миний жоохон яг одоо би жоохон ингээд юм буруу тал руугаа байсан бол миний хичээл дээр орж ирчээд миний хичээлийг булааж аваад миний хичээлийг байлдан дагуулсан. Хинбэ гэж орж ирэхээр ихгүй юу. Тэгсэн чинь угаасаа би дутуу байсныг мэдчихсэн. Дутуу байсан би тэрийг өөрөө дүүргэж чадахгүйгээ угаасаа мэдчихсэн. Тэгээд миний гаргаад дуусгах ёстой хүч бол тэр байсан гэдгийг мэдчихсэн чинь бүр ингээд хизээний нөгөө нэг би ч өөрөө орчлон ертөнцийн амар хайртай хөхтэйхгүй юу.
Би ч зохин шүүсэн. Би ч нөгөө орч ирсэн амар хайртай хүүхд та. Ганц хайртай охин гэж чичтэй нэр тэр. Ганц л шээ. Амны ганц чичтэй. Гэхдээ яалч хайртай хүүхд нь болохоор нөгөө намайг дутаг мэдчихэж болохоор аль хэзээ надад ингээд чи бүтэн байх хэвээр авчих гэж. Язааж орж шүү дээ. Тийм. Тэнгүүд таныг тэгэж ороод ирэнгүүт яа энэ уусаал байх хэвээр хүн байна те. Би нөгөө нэг анх таныг яаж хичээл орж ирсэн чи мэдчихэж байгаа штэ. Тэнгүүд одоо тэр байсан. Ганц бир болгочихгүй гэдэг хичээл даа ингээд аа. Зовоож болголаа гэх. Тэгсэн чинь тэр хүн ингээд хичээлийн төгсгөлд бүр ингээд айгүй гоё бүр авч аваад яг ийм ээж автаа яг ийм бүтэн айлын хөвгчиг бүр айгүй гоё ингэж гэр бүл шиг болгож өгсөн. Тэгээд тэр бүр ингээд яалтчгүй аймаг гоё талхах штэ. Тэгээд яалтчгүй та бүр байх хэвээр байсан, ирэх хэвээр байсан. Тэгээд айгүй гоё тэр хэвээр гоё мэдрэмж байсан. Тэгээд яалтчгүй би ч дэжгүй болохоор над дээр юм үс ирчт юм аа. За талархлаа. Хардаа шин сараа дахиад жоохон засварлан хэлэхэд тэр орж ирсэн нормал юм эсвэл стресст ууртай юм шиг орж ирсэн шалтгаантай тэрийг зөндөөлөнд авцсан. Хоёрдугаар тэр ганц бай уулгахгүй маа гэдэг зүгээр л үгийн төдий жоок. Тийм жоок тийм. Таны угаасаа ингэ нүдэн дээр ч ингэ арзганаад ингэ надтай бүр ингэ арзганаад ингэ тоглох гээд ингэ сэрэгцэн байгаа. Нөгөө дотор хөвгт нь имгэлцэн байгаа ингэ бүр амар харагдаад. Тэсээ би бүр байж л та уулах штэ гялс ичэлтэй гэж бүр ингэ мааж үзсэн тийм. Дөрөвний яриадаас ч ойлтоход би бас яг нэг нөгөөлөхөд жоохон санаа зовсон. Энэ шин сарын буюу энэ Betty Dance Studio төвийн зохион байгуулж байгаа йог бир ивент тий. Гэтэл нэг нөхөр гаднаас орж ирэнгүү тий. Хичээл яг дуусах үед л дууссан. Гэтэл дуртай өснөрөө дуугаа тавиад бүгднийг нэг зайлчилж агаад тэгээ ингээд хөдөлгөөд тий. Тэгснээ бэлтгэл хийлгүүлээд тэгснээ ингээд нэг юм бүгднийг нэг юм одоо юу гэх юм жоохон базас хийгээд юугаа хуваалцаад байсан нь би яг үнэндээ жоохон санаа зовсон. Яна би арай хитрхи ингэж амлав гэд тэгээд чамайг мэдэрсэн чинь чиний харцыг харсан чиний дуу хоолой тэр уцаа өгж байгаа та дуу 50 гэд ингэж байгаа энэ байдлыг мэдэрсэн чинь энэ охин зүгээр хүлээж авч байгаа юм талархаж байгаа юм гэж би мэдрээд бүр илүү гоё хөглөгдсөн. Тийм бүр нөө биеэ амар гоё сал тавиад. Тэр сүүлийн бэлтгэл бол яг үнэндээ бараг цэвэр онгот. Одоо цэвэр дээд ирчим зүгээр л тэр өөр сууж исэн хүмүүс уйлжсэн шүү дээ. Харин тийм. Энд нэг хоёр, энд нэг эмэгтэй, тэнд хоёр ингээд мэгшээдсэн. Тийм. Тэг яалтчгүй онгод орлоо гэдэг нь айгу жок биш, үнэхээр шахацсан байхгүй. Яа. Байсан. Тэгээд чамайг тэгж гоё талархаж, тэнд байгаа хүмүүсийг тийм гоё сэтгэлээр одоо цагтаа байгааг нь мэдрэнгүүт зүгээр л өгсөн. Яа, ярцаач. Би тэр ярьсан яриа мэрэг одоо л мэдчихгүй. Би санаж байгаа. Тэгэхээр тэр бэлтгэл нэг тийм л учиртай юм болсон. Тэр альчгүй гоё ясан. Тэн дээр нөгөө нэг юм тэр дуу байж байгаа. Sorry. Тэр дуун ч гэсэндээ сүүлийн 2-3 хоног орж ирэлсэн. Хаана ашиглах гээд байгаа чи гэж. Надад одоо ингээд сүүлийн үед хүнтэй уулзах онлайнаар болон ганцаарчлан цаг авах эсвэл бүлэг зүүм уулзалт эсвэл энэ тэнд очиж одоо махан биеэр ингээ уулзах юунд заавалчгүй дохоо мессеж ирдэг болцсон байхгүй өмнө. Тэгэнгүүт энэ дуу яагаад ч юм орж ирсэн. Тэгээд яг тэр мөчид одоо нөгөө юу ямар дуу вэ? Алтарган. Алтарган гэдэг дуу тавигдангууд шууд цаанаасаа би нэг босч ирээл те. За хэдэл 2 минут туслахаас суучи бла бла. Тэр бүр яг нөгөө нэг тэр өдрөл зориулагдсан тэр өнөөдөр яг тийм тэрийг та хийх гэж нөгөө бэлтгэгдсэн байгаа нь уусаа бүр аим гэлс. Би тэрийг ингээд сонсож аваад би өөрөө ингээд бэлтгэлд нь ингээд сууж ирсэн юм нэ. Энэ хүн ч одоо ингээд бэлтгэлаа хийх гэж бэлдэж ирсэн байх та энэ ч одоо. Би тэгж бодсон. Угаасаа ингэж бэлтгэлаа арт юм байна. Ямар тэгж бодсон. Яалтчгүй нөгөө нэг яг өнөөдөр зориулаад угаасаа амар нөгөө бэлтгэгдсэн байсан юм. Тийм яг хөө ерөнхий одоо зааварчилгаа нүдэнээ суу хонгон махаа дээшэнд та зулаа оройгоо харсуул нэр мэдэрч гэдэг юм уу даалмөрөө сулалч гэдэг юм уу амьсгалаа анхаарлаа амьсгал дээр авчирч гэдэг юм энэ зүйлүүд бол байдаг л та гэхдээ нөгөө нэг хилэгдсэн үгнүүд байгаа шүү дээ бид бүгд ялгал үгүй миний дотор гэрэл юу хайр байгаа бол чиний дотор та бид бүгдийн дотор байгаа тэгэхээр түүнийгээ мэдрээд сандгүй ог гэж амар амгалан яа ямай гэлтгсэн тий энэ зүйлүүд бол яг үнэндээ дахин давтагдчихгүй буюу тэр үгний ард яг ирчим явж байгаа, вибрац явж байгаа. Одоо би
яг одоо ч юм уу эсвэл маргааш яг адилхан биер ивент зарлагдаад тэр хичээлийг одоо би дараа нь ингээ бэлтгэл орлоо гэж бодоход хизээч тэр үг тавьдаг. Тийм. Тэр нөгөө нэг бас тэр ивентэд ирсэн хүмүүс бас ингээд юм сонсох гэж Яг зөв. Яг наач айгүй. Тийм. Одоо тэр хүмүүст л тэр үг хүрэх ёстой байсан болохоор өнөөдрийн тэр хүмүүс ирж байгаа байхгүй. Одоо дараа нь одоо хэдэн оны дараа чамаагаа дэ биер ивент зохиогдлоо. Тэр хүмүүс бас л өөр үг сонсох ёстой байхгүй. Хүрх ёстой үг нь хүрх ёстой газараа зөв цагтаа айгүй гоё хүрч чадсан. Тэгээ тэрийг бас нөгөө нэг хоёлаа ерөөсөө уулзж байгаагүй, ерөөсөө ярьж байгаагүй хэрнээ зөөр ингээд харцаараа харангуйтаа бараг харцаараа ч хараагүй ингээд би бүр ингээд тань руу харахгүй ингээд харахаар ингээд имээгээд ингээд нүд далдраад ингээд яа гэд ингээд яа би тэнд хэлсэн шүү дээ явсан урд ингээд нэг юм ганц эрэхтэн он суудсан Шалтан. тий энэ одоо чи өөрлөө ярьсан энэ одоо намаас үрдүүлэх гээд байгаа бахтаа гэж бодонготойгүй би чи одоо дотоод руугаа айлаа татгаж байгаа орог гэж нэг өөртөө ихтэй болж байсан таныг харахаар би ингээд сүлдэжсэн гэдэг хэлсэн. Яг л нөгөө нэг надад заах хэрэгтэй байсан. Тэнд байгаа хүмүүс нөгөө нэг үгээ дуулах гэж ирсэн. Яг л байх хэрэгтэй байсан. Яг тийм айгу гоё. Баясаа. Дээд ирчмэн шахаа байлаа гэж. Яг үнэхээр байсан. Тэгтээ дуусны дараа хаалт онцорч. За шахаа гэлт хий яа. Шахаад гэлт. Ингээ бахан биенээс нь тэр бол дараагийнх нь чамтай холбоотой шүү дээ. Тий, надтай холбоотой. Хичээлийн тэр бол өөр. Тий, тэр хүмүүст холбоотой. Тэр хүмүүстэй холбоотой яг. Нөгөө надтай холбоотой би нөгөө заалмаа цэвэрлээл ингээл хоёлаа ингээл байж. Бүр байхгүй зөө бүр амьсгаа даад ингээд бүргээд шахуул. Яа, чи сараа гэлтэй. Нөгөө тэр нь ингээд дотроос нь ингээд хүн ингээд тэгсэн чинь ингээд би ингээд газ хийчихээс хараад амрын идэхүү гэдэг ингээд биен дээр нь гарч ирээд байгаа юм ингээд мэдтэгтэй. Би ядраад тийш тэгээд унтчмаар байдаг гэсэн чи дээрс нар чи ингээд балах. Унтуулахгүй дээ. Хажуу айл юм өрөмдөд байгаа юм шиг өдрөөс тээ. Гэлтэй. Алгаас. Гүй яах би одоо энэ хийж байгаа үйл энэ сүнснийхаа зам юунда нэг юм хомхын төдийч миллиметр сантиметрын төдийч хүнийг хэрхүү хандаж сэтгэлгүй байж чаддгүй байхгүй. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд юм гэхээр альва мэдээлэл энергийн шахаа юм орж ирээ тухайн хүнтэй холбоотой юм байх юм бол ямар ч яарсан сэтгэлгүйгээр чин үннээр угаасаа л өгнө хинч байсан. Новшин эготой намааг үзэн ядагчд атаархагчд үл хүндлэгчд хинч байсан би өгөх учиртай. Угаасаа л ингэж одоо бүтээгдсэн байхгүй. Тэгвэл саяных дээр магадгүй чи жоок болгож хэлсэн байна. Газ яа хари гэдэг зүйл бол миний хувьд бол хизээш байж болохгүй. Буюу хорвоо ертөнцийн одоо энэ үүрэг даалгавар ямиг аваад ирсэн миний одоо сүнсэн бие хувьд боломжгүй. Нэг тийм хормын төдий би бодох, хормын төдийд өөрийгөө нөөх, амин хуваа хичээх аваас хэд дахин үеийн өрөө авах сугаа. Үеийн өрн чи байгаа зүгээр юм ядаргаатай гимшил төрөх баг. Чи тэр үед ихгүй яасан ингээл. Тэгээд дотор нөгөө нэг юм дутуу ингээд юм хийцэн юм шиг дээ. Чи угаасаа хийгээгүй штэ гэдэг ингээд дотроос химлээд ингээд юм зүгээр байлаад гэдэг. Чи угаасаа тэгээд амнаас ч гарах хэрэгтэй үчиг гаргацсан л бол чи одоо ингээд зоохгүй одоо манад өдөөд ингээд суухгүй штэ. Тийм бүр яг ингээд дотроос бүр ингээд яриад идэгтэй. Тэнгуут бүр ингээд яа за хийлээ. Тэр чинь ингээд одоо ингээд өөр хүмүүс ингээд сонсох юм бол ингээд өөртөө зөрчилддөг ярьдаг ингээд чи ингээд сэтгэл чинь хуваагддаг одоо асуудалтай муудэр гэж сонсогдож магадгүй. Гэхдээ одоо хүн болгоны тэр ямиг туулдаг нөгөө дотоод сэтгэлтэйгээ холбогддог биеийн сэтгэлтэйгээ яг нэг цол болох хэрэгтэй байдаг. Одоо би нөгөө нэг хичээл орж байгаа хүмүүстэй нэг үгийг ингээд хэлээд байхгүй. Бидний тарих амар сайн ажилладаг. Бидний тарих бүр супертэй. Гэхдээ бидний тарих биднийг ажралтай амьдруулах гэж зохиогдоогүй гэж нөгөө нэг одоо ингээд хүмүүстэй хэлээд байдаг байхгүй. Угаасаа ч юунууд тэгж баталдаг. Тийм. Одоо бидний тарих бид нар логик сэтгэх одоо ёстой. Гэхдээ бидний тарих биднийг амгалан тайван азшралтай байхад зориулагдаагүй хэрэгтэй юм аа уучлаарай. Зүгээр ингээд энэ тарих бол ингээд байж л амар ухаантай мэдчихээн энэ тарих одоо бүр юу юм бэ? Бүр аим штэ. Гэхдээ ингээд дотор байгаа хүнтэйгээ бид нэр холбогдох хэрэгтэй. Энэ тарих бол биднийг ажиглалтай байлгадаг юм бол биш ээ. Одоо зүгээр ингээд ашиглах үедээ ашиглаад бараг ингээд компьютероор бол тийм ажиллаад унтраа. Надаас ярианд нь ингэж орж ирж байна. Энэ тарих юу яах гэж
биднэрт өгөгдсөн болоо гэж тэ. Энэ 3D Matrix хэм хэмжээстэнд энэ зохиомл дүр бий гэж итгээд байгаа. Буюу энэ эго гэдэг чинь нэгэн төрлийн л одоо сав хамгаалалт шүү дээ. Юуг агуулж байгаа сав бэ гэхлээр дотоод мөн чанар оршихуй сүнс дуу хоолойг тэр цаад харваашны хязгааргүйтэй холбогдох тэр эрчис энерги бүх тэр мөн чанарыг дотор агуулж байгаа юм гоё хамгаалтын савтай эго гэдэг зүйл. Тэгвэл энэ эгог авч явах. Эго бас нэг айтайхан 2 хонохгүй хоосон идэхгүй нэг юм байгаад байна шүү дээ. Тэр нь гол одоо тэтгэх зориулгатай үүссэн эрхтэн юм болов уу гэж санагдлаа. Эгоны тэтгэгч юм те. Тэгвэл тодорхой хэмжээнд тэр хүний цаг туулан болцсон хүн эго хайрцаглагдмал байдал худал итгэл үнэмшил биш. Цаад яг оршихуй руугаа мөн чанарлуугаа тэмүүлж яваа өндөр хөгжилт сүнсэн биеийн хувьд яалтчгүй энэ тархийг буюу энэ 3D хэмжээстийг давж цаашаага оюун санаа ухамсараа 4D 5D гэдэг нэг хязгаарлуун буюу сэтгэл зүрхэл рүүгээ дотоод ухамсарлуугаа хандуулах хэрэгтэй юм болоо да. Тэгээ бас ингээд таны ярьж байгааг ингээд сонсохоор айгүй нэг тийм надад ингээд ийм яг ийм сүнсний багш магш гэж бол нөгөө нэг байгаагүй зүгээр юм манай йогийн багш нар байна. Тэгээ би таныг хэлсэн манай ихч бол ингээд те энэ хүн те би ихчигээ ингэж амараад тэгээ өөр яг тийм сүнсний яг ийм багш байгаагүй. Тэгвэл нөгөө нэг би өөрийгөө багшаа хайж байгаа яг ийм жилийг зэртэлж байгаа байхгүй юу. Одоо надад багш хэрэгтэй би багштай л байхгүй болохгүй гэд бүтэн жилийг өөртөө зарцуулж байгаа. Энэ хугацаанд нөгөө нэг одоо ингээд ийм сүнслэг хүмүүстэй уулздаг, ярьдаг, яриа нийлдэг. Одоо намайг ингэж ийм юм байдаг шүү гэд ингээд нэг хэлдэг. Гэхдээ нөгөө нэг таны хэлж байгааг ийм нөгөө нэг хэлжсэн хүн одоо манай хичээсэн хүн байхгүй болчиход байгаа байхгүй. Тэнгүүд одоо тантай уулзж байгаа. Тэгээ дээрэс нь одоо тантай ингэж ярих боломж олдож байгаа, гарч байгаа бодонгууд за магадгүй би юм бэлэн болж байгаа юм даа гэдэг юмыг надад бас өгч юм. Тэнгүүд одоо нотлоод нь шүү дээ. Хичээж өгсөн тэр мэдлэгийг ахиж нотлоод за одоо шинэ сараа одоо яг юу хэрэгтэй гэж байгаа юм шиг тийм. Тэнгүүд бас ингээд нэг өөрөөрөө жоохон бахархаад өөрийнхөө нөө дотор хүнээ баярлуулмаар байгаа нэг юм нь та өөрөө намайг зориод ирж байгаа нь бүр тэр ингээд би таныг зорж очиж болно шүү дээ яг үндэ тиймстэй. Би таныг зорж очиод би нөгөө хэлсэж би багшаа хаагаад ингээд явж байгаа. Багш хайж байгаа юм шиг хүм олон дээр мэдээж очиж үзэн шүү дээ. Би тань дээр очиход одоо байж болохгүй. Тэгсэн чинь одоо шав бэлэн болсон үед багш өөрөө ирнэ гэсэн чинь тийм. Тэгсэн чинь ингээд гараад ирж байгаа юмыг хасан чинь нэг талаараа аим шоконд орж ийн. Одоо нөгөө нэг өөрийгөө одоо ингээд үнэхээр бэлэн болсноо чи гэд ингээд шоконд ороод ингээд шингэж үздэг шүү дээ. Ой гэдэг юм болж ийн. Тэгсэн чинь нэг талаар чи юм дээ нөгөө талаар өөрөөрөө нөгөө нэг чи яг хотоолыг бэлэн болох замдаа явж ин да. Одоо энэ зам чи ингээд татлаад штэ чамд ингээд орчлын ертөнд харуулж ийн нотолж ийн. Чи гоё хүлээгээд хачаачтай гэдэг юмыг амар гоё оруулж ирж байна. Тэгээд ер нь ингээд тантай уулзсан таныг ингээд ирсэнд амар гоё. Аяа гоё бэлгшэлтэй. Ер нь гоё яана. За нэг тогтооч. За нэг тогтооч. Бид нар чинь ухамсартайгаар яаж аваад ирсэн юм шүт. Үнэ чиний хэлж байгаа үнэ. Би бас чамд сая йогийн хичээл дуусчаад хэлмээр санагдчихлаа. Яг энэ нэг юм жоохон өөрийгөө дараад байгаа, өөртөө жоохон итгэлгүй байгаа дээр чинь зөрчил гал асаахаар тий. Эсрэг талдаа өөрийгөө итэг хэн гэдгийг мэд гэдэг дээр. Яг би нэг тийм агуу магуу гэж огтхонч боддоггүй. Бодохыг ч хүсдэггүй. Зүгээр л энгийн залуу. Би одоо ингээд танаас юм асуумаар санагдаа. Түрүүн та ингээд бяцлал хийхдээ ингээд өөрийгөө дүүрээд ингээд юм болдог гэж хэлсэн штэ. Би яг ингээд өөрийгөө ингээд бяцлал хийгээд за яг үнийг хэлээд би өөртөө яг ингээд хичээл ороогүй байх үедээ яг ганцаараа одоо бяцлал хий гэдэг үед амар цөөхөн байхгүй юу? Одоо би өөрийгөө бяцлал хийдэг хүмүүс яг үнэ л хэлээ би хэлэхгүй. Яаж бяцлал хийдэг юм бэ гэхээр
ядаж алхаж байхдаа хөлөө мэдрээд алхах чи тий алхаж байхдаа уцаа оролдоод ингээ яриад ингээ дараа нь тэгнэ тэгнэ гэж алхахгүйгээр алхаж байхдаа айтайхан алхах чи хоол идэж байхдаа ингээ айтайхан идчихье гэж нөгөө нэг бодож одоо би тэрийг л өөртөө бяцлал гэж ойлголоо. Түүнээс биш яг нэг километр гадаа суудаг надад амар цөөхөө. Тэгээд яагийн хичээлээ зааж дуусчаад хүмүүсээ надаас гардаг юм нь би хүмүүсээ бяцлал хийлэхийн тулд өөрөө яг тэр бяцлагын түвшинд яг ингэж нөгөө очих гээд байдаг хгүй. Тэгвэл хичээл нөгөө заалсны дараа болгоно нөгөө бяцлал хийдэг штеп. Тэгвэл яг бяцлал хийгээд суухаараа би өөрийгөө бүр ингэж амар ингэж ийм жижигнэр мэдрээ заяа. Би нүдэн анал ингэ сунгууд амар жижигнэр ингэж мэдрэнгүүтээ ингэж орчлон ертөнцөс бүр ингэж надаас хэд дахин тэлэгдээд ингэж ийм бүр ингэж амар том болоод би ингэж жижигрээ орчлон ертөнцөс бүр ингэж ийм амар том болоод ингэж ийм тэлэгдээд байгаа мэдрэмжийг аваад би энийг ингэж яагаад энэ мэдрэмж надад төрөөд идэм бол гэж боддог байсан. Тэгэхээр баг энэ хариултыг та надад өгч чадах байхаа гэж асууж байгаа юм. Тий. Энэ яг та томроод тахад би ягаад жижигрээд байгаа юм бэ гэж байгаа шуутгаа тавчхан доо. Ер нь бол тийм. Би ингэ бяцлал хийхээр би өөрийгөө ингэж амар жижигнэр мэдрээд ингэж надаас ингэж юм тэлж гараад ингэж бүх юм ингэж амар том болоод байгааг ингэж мэдэрдэг хгүй юу. Надаа ингэж орж ирч. Уусаа ойлгомжтой л байна л та. Логик талаас ч тэр. Яг хоо миний тэлээд буюу ингэж объемд томроод байгаа зүйл нь байнга гэвэл үгүй. Хаяа заримдаа болдог. Төрөн бит хэлсэн тэр цэцэрлэг түрээлэнд хичээл их юм. Нар жаргачаа хараад, нарны өдөөс хараад бяцлагаад өөрийгөө мэдрээ. Уг нь бол зүгээр л тэр уяхан зам твийн наранг тавиа зүгээр нараа мэдрээ сууя гэж бодсон. Гэтэл өөрийн мэдлэхөө миний биеийн объем ерөөдөө миний биеийн эзлэх нь тэлээ томорсоор аваад тэр сансар окторгойд байрлах орших миний оршихуй руу ягаад ч юм хөтөлсөн. Тий. Тэгээ би тэндээс нарыг буюу дэлхий гариг хэрэгсийг ажигласан. Тий. Гэхдээ би тэр энийг нэг би ингэслээ биш зүгээр л анзаарсан. Эндээс нар ингэж харагдаж байна. Эндээс сансрагт руу ингэж харагдаж байна. Эндээс дэлхий гэдэг гариг бүр тэнцэг шиг байна гэдэг юм уу. Тэгсэн чинь одоо миний жижигрэж надад буудаг шалтгаан нь таны бодож байгаа. Тэгэхээр миний хувьд бол томроод байгаа одоо тэр объем нь тэлээд байгаа мэдрэмж бол мэдээж хэрэг ухамсарынхаа төвшний хувьд ахиж яваа юу гэх юм. Илүү тэр нөгөө хязгааргүйрөө тэмүүлж явах үед тохиолддог байх нь. Тэгвэл чинийх ямар үед тохиолдож байна гэхлээр яг эсрэгээрээ буюу ухамсар чинь доош унаад ийн биш. Нэг зүйлд өхөл, нэг зүйлд одоо баригдаатай байгаа гэдгийг чинь харуулах, мэдүүлэх зорилготойгоор орон ертөнц чамайг томруулах биш, албаар жижигрүүлээд өөрийгөө том гэж хараалаад нөгөө нэг та надад түрүү нөгөө заалан дагаад хэлээс чи ингээл бие ингээл аймаг хитгэн секунд сул тавиал бали гэд ингээд ийм морины юутай зүйлсэн. Тийм. Тэр мэдрэмжийг авах бяцлал хийхээс ч гэсэн буюу шууд орж ирж байгаа нь айдас. Новшийн айдас энэ новшийн өөртөө итгэлгүй байх, үзэн ядах, гомдох, уурлах, уцаарлах бла энэ хараал ицсэн юм гэж бүгд дандаа хар сөрөгч юм баггүй юу? Чи бид бүгдээр энэ дотоод гэрлэн бие маань дээшээ хөгжил рүү тэмүүлж яваа болохоос биш. Доошоо арагшаа буцаж ухарч яваа биш. Гэтэ ер нь нөгөө нэг энэ мэдрэмжүүд нөгөө бүгдээрээ байх хэрэгтэй мэдрэмжтэй. Яахгүй. Одоо ингээд дүнгийн сайдаа ингээл ийм бла байж байгаа тэгээ санийх хэрэг тасах. Тийм болохоор хорвоо ертөнц чамд магадгүй чиний ухамсар өөрийн чинь ухамсар дээд бие дотоод мөн чанар чинь тэр хэм хэмжээс чи энэ жижигхэн юмдаа гацчаад байна, баригдчаад байна гэдгийг цаад утгаараа хилээд байгаа юм болов уу? Магадгүй. Гээ санагдлаа. Намайг надад хаалт тий. Бусдаар болвол
чиний хэлж байгаа сая хөндөгдөж ярьж байгаа зүйл зөв. Хүн гэдэг энэ бодгол оршихуй юм чанарт. Би энийг яг нэг юм сансар окторгой галактиктэй зөвлөх төртэй байхгүй юу? Хүн болгоны дотор жижиг ертөнц галактик окторгой байна гэж. Тэгэхээр энэ нь орон ертөнцтэй харьцуулахад ингээ жижиг ч гэсэн адилхан л нэг юм байгаад шүү дээ. Тэгвэл юу гэсэн үг гэхлээр сансар окторгой хорвоо ертөнцид байгаа бүхий л зүйлсүүд, бүхий л хэм хэмжээс харанхуй нөгөө нэг нөх яадаг гэдэг ч бай, гэрэл гэгээ юу ч бай, хязгааргүй төм бом мод ирсэн ч бай. Бүгд харилцсан шүтэлцэж, харилцсан бие биендээ солилцож бидний энэ хорвоо ертөнц галактик оршин байгаа окторгой. Тэгвэл хүн гэдэг энэ жижиг амьтан түүний дотор байгаа галактик буюу хорвоо ертөнц яг адилхан ижил үйлчлэлээр бүх зүйлийг өөрийнхөө дотор агуулсан байдаг. Юу гэсэн үг вэ гэхлээр цагаанч бай, харч бай, бурханч бай, чөтгөрч бай. Хүний хамгийн дээд гэрэл гэгээ ариун хайр инэрлж бай, хүний хамгийн доод босромог аратанлаг шин чанарч бай. Бүх зүйл хол эрдэнэ л байгаа угаасаа. Тэгэхээр юу юм бэ лээ? Энгүүрийн үлдэхэд юм шиг. Зүгээр энэ гацаад байгаа юмыг л таньчих. Тэрнээс биш чамайг энэ гацаад байгаа юмыг ор мөргөө гүсгээл айцыг ор мөргөө ингээд очиргүй хизээж яахгүйгээр хизээж ингэхгүйгээр стол цагаан уц өмсөл тухан дээр уламыг тавиа гэж ерөөсө хорвоорцсон шахаг байхгүй. Зүгээр л энэ гацаад байгаа чамайг энэ давтамжинд бариад байгаа энийг таглаа шиг юмыг чи олж хараад тушаагч. Цаашаа угаасаа ч ахаал ингээл явна хөгжлийн процесс. Тэгсэн ч гэсэндээ чиний дотор угаасаа л айд сайн сайхан мөн бүхэл юм байна. Учир нь чи чинь бид бүгдээрээ хорвоо ертөнц шүү дээ. Яг ямар гой нэг миний хүсэж байгаа, яг миний ойлгохыг хүсэж байгаа хариултыг надад өгсөн. Надад угаасаа амар сайн мэдчихэж байна. Тэгээ би нөгөө түрүү хэлсэн ш нөгөө айдас ор бухимдал даа энэ мэдрэмжүүд угаасаа хүнд байх хэвээр. Яагаад байдгийг хэрэг энэ мэдрэмж байгаа энэнтэй нүүр тулаад даваад хүн нөгөө өсдөг. Хэрвээ энэ мэдрэмж байхгүй байсан бол өсөхгүй. Дандаа гэрэл гээгээ тий. Байхгүй шүү дээ. Дандаа ариун хайр байвал одоо яах юм байхгүй шүү. Тэгмүүд одоо би яг нөгөө нэг яг дөнгөж сая ингэ таны ярьсныг сонсохоор би танд хэлсэн надад тийм айдас байдаг. Би үнэ байдаг гэд би тэрийг өөрөө мэдээд ингэ танд хэлээд байгаа хэрнээ бичлал хийхээр тэрийг надад ойлгуулах гээд ингээд харуулад байгаа хэрнээ би тэрийг хүлээж авахгүй байсан байж заавал танд хэлээд заавал та надад тайлбарлаж өгч яг ингээд окей гэж ингэж авч байгаа. Тэр бас ер нь аль аюу гоёор хүлээж авч байна. Тэг чиний авж байгаа ч гэсэндээ анхаарал төвлөрч байгаа ч гэсэндээ туйлын өндөр түвшин байгаа болохоор яг үндэ би бол дамжуулалт хийгээд юм л та яг одоо айхтар нэг юм төлөв өндөр хуваар орчоогүй ч гэсэндээ миний төлөв өндөр орохоор дуу хоолой молоо ингээл байгаа юу юм нэг л өөрчлөгдөл нүдэ ханаа л гэж шал өөр болчихдог байхгүй. Одоо бол би зүгээр л энгийн байгаа авчиг дамжуулалт явж л байгаа. Миний ухамсар дээд би, чиний ухамсар дээд би, миний дотор байгаа хязгааргүй тэр хорвоо ертөнц галактик, чиний дотор байгаа галактик хоёр авь адилхан чамтай ч цуг, надтай цуг оршин байгаа байхгүй. Тэгэхээр байж л байгаа, дамжуулалт явж л байгаа. Юу ярих чилээ мартчихсан. За би тэгвэл нэг одоо яг ингэ надад хэлмээр байгаа нэг юм байгаад байна. Би нөгөө нэг энэ завшааныг ашиглаад тэгээд магадгүй ингээд олон хүмүүс миний хичээл заадаг нэг 20 хүн подкастаа сонсож байгаа хүмүүс аюу олон байсан шүү дээ. Тэгмэд хэлчихье. Танд гарч байгаа айдас, уур бухимдал, одоо тэр шаналл гардаг бүх сөрөг мэдрэмжүүдийг амар гоё хайрлаад хүлээн зөвшөөрсөн юм. Яа. Тэр мэдрэмжүүд байж иж өсөх ахгүй яг энэ хамгийн том багш шүү тий. Одоо хэрвээ яа наа хүчтэй амар орж байна. Одоо энэ сонсож байгаа хүмүүс орж байгаа нь надад мэдрэгдэж байна. Тийм үү. Нөгөө нэг хүмүүс ингээд би туйлдаа хүрчлээ гэж амар ярьдаг штэ. Бүх зүйл утгагүй. Үзий ядаж байна. Утгагүй байна. Байна. Тий. Утгагүй байгаагаа хайрлаарай тий. Яа. Тэр ингээ утгагүй байгаагаа хайр. Та утгагүй дээр ирсэн байж тээ тий. Утгагүй дээр ирсэн хүн чинь тэрнээс гарах амархан байхгүй юу яг үндэ. Тэр утгагүй дээр ирээгүй ингэж хөөрж байгаа хүн бол гарахгүй штэ. Тийм штэ. Тэр ингээд одоо бүр энийг амар сонсож байгаа хүн байвал та
сонсож байгаа та үнэхээр юм утгагүй дээр ирсэн бүх юм хайж яваар санагдаж байгаа. Бүр ингээд та юу ч хиймээргүй хүсэлгүй санагдаж байгаа бол яг энэ төлөвдөр байгаа. Йоо. Таацтай юм шиг. Амар азтай. Йоо, чиний хэлж байгаа үг чинь үрс амар орч. Бүр амар азтай тий. Та бүр ингээд уналтын цэг дээр хүн яраалтаа хүртэл унтсан байхад унах газар байхгүй болохгүй. Унтсан байхад тийш өсtöглөхгүй юм аа л тий. Өсгөөд ингээ ирж явах чинь зүгээр хаяач тий. Амар гой хүлээж аваа л та. Тэр бүр баяр хүргээ та унжээ. Бараг цам өргөмжлөлөг юм байна. Тий. Нөгөө нэг хүмүүс чинь унахаас айгаад ингээ гөжөөд идэв шүү дээ. Яа, наад энер наа юу ч тий амар орч. Харин тий. Тэр ингээд хүмүүс ингээ унахаас айдаг мэдгийг сонсогод Гэхдээ хэцүү л дээ. амар хэцүү шүү дээ. Туулал яг тэр процесс бол үнэхээр хүнд. Эхлээд бол хин ч гэсэн навшрын шүү дээ. Тий шүү дээ. Би ч гэсэн 10 гаруй жилийг үнд унсан байхгүй миний хувьд. Тэгэхээр яг үндэ хэцүүлтэй нөгөө амьсгалж чадахгүй, хоол идэж чадахгүй, байнга нөлөөс гарна, зөрчилдөөнтэй байна. Бүх юм утгагүй санагдана. Байнгын цаг ямагт. Тэгин тэгээ үнэ хэлээ амархан байна гэж би хэлэхгүй. Тэгээ хүн болгон тэгээ наата чинь туулаад гардаг амархан штэ эзэ гэж хэлдэг хүн байж магадгүй. Гэтэ үнэ хэлээ амархан байхгүй штэ. Хинт ч. Хинт хизээч. Тий. Гэтэ жоохон бас шулуухан хэлэхэд хэр удаан үргэлжлэх нь яг үндэ тодорхойгүй штэ. Яа. Сар үргэлжлэж болно, жил үргэлжлэж болно. Тэр жилээс ч удаан байж болно шүү дээ яг үндэ. Гэхдээ Насан туршид ч байж болно. Гэхдээ та унтсан гэдгээ мэдээд тэрийг амар гой хүлээгээд авчих юм бол өсгөд нэг пуужин шиг дээ. Тэр амар гой шүү. Тэр сөрөг мэдрэмж бүрээ хайрлаа. Тэр сөрөг мэдрэмж бүрт ингээд амар гой талхах хэрэгтэй тий. Тэр байж ингээ байж ч ингээ бүтэн болгож байгаа. Тэгэхээр ямар нэгэн сөрөг мэдрэмж авчиж гой хайрлаад гой. Намайг эзэнт. Хүлэн ширээд авчил тэр биш гой шүү. Яг энэ өнөөдөр энэ подкаст яриа хийж байгаа, авах гээд байгаа, чамаас гаргуулах гээд байгаа, сонсох гээд байгаа, өгөх гээд байгаа, чамаас аваад энэ подкастаар дамжуулан бусдад өгөх гээд байгаа зүйл нь яг энэ. Яг уус наатаас яг мэдээд байна. Тэнгүүд яг миний толгойд би өөрөө нөгөө нэг ээж жоохон хүчтэй гэж хэлсэн шүү дээ. Ганц би ээжүүдийг яг одоо ганц бич бай зөв гэр бүлтэй ээжүүд сэтгэл готрлын амар нэг тиймд ордог штэ байдаг. Гэтэ би яг үнэ хэлээ. Би яг ээж болсон хүмүүст одоо жоохон нэг тийм таатай санаад дургу биш. Надад таатай мэдрэмж төрүүлдэг. Яагаад гэхээр хүн ээж болохоор амар эгоороо зэтэлдэг. Би тэрийг өөр дээрээ тоолчихсан. Really? Okay, сонсон ямар сонирхолтой. Яагаад юм гэсэн чинь. За үнэхээр баярламаар надаас хүн төржийн тэр нь амар хөөрхөн амар гоё заяа. Тий. Тэнгүүд тэр хүнийг бүтээсэн хүн чинь би өөрөөрөө баярлна. Үнэн. Энэ дээрээс улбалаад эгоордог гэхгүй юу? Бахархал яваад бахархалтан цаашаага жоохон хитрхэн нь шүү. Тий. Би бол гэдэг дээр очсон шүү. Би амнаасаа ам юунаасаа юу ондруулаад ангир уурыгаа хөхүүлэн гэдэл яваа. Үнэ хэлий амар гоё процесс те. Хүүхэд анх хөхүүлэх, төрүүлэх, тээх, хүүхэд эзэнд хөдөлтэй анх удаа хөдлөх. Тэгээ тэр ингээд дүнгэж төрүүлчихэд хүүхдээ ингэртэй наах хамлуулах амар гоё мэдрэмж. Би яг үндэ харамсаж байна. Эхтэн хүн тэр мэдрэмжийг мэдрэхгүй амар харамсаж байна. Гэхдээ одоо би эмэгтэй хүмүүст яагаад үзий ядаагүй, буруу шахаагүй амар гоё угаасан үнэн. Гэхдээ тэрийг нөгөө нэг тэр мэдрэмжээр би тийм амар гоё хайр нэг орчлон ертөнц өгөөд ах чинь битээ ягаагаад хийжээрээ. Яа. Тэр бүр амар харамсмаар ахгүй юу? Ийм гоё хүүхдийг чамд бүтээгээд өгсөн байхад хариуд нь яагаад эгоогоо тийжээг сонголт хийж байгаа. Яа, тэр бүр ингээд наач. Би бүр тэрэнд амар доргоо ингээд би хүүхэд төрөлцсөн нэрээ даа. Тэгээ яг шолоохоо илийн нэг хүмүүс хүний хийдгүү юм хийцэн юм шиг. Би заримдаа санал нийлнэ. Гэтэ би заримдаа санал нийлэхгүй. Тэ. Хүн бол одоо эмэгтэй хүн болоход эмэгтэй хүн болгон ингээд хүүхэд төрүүлдэг үнэн. Гэхдээ хүн болгонд тийм хувь заяа байхгүй бас үнэн. Гэхдээ ер нь л ингээд дийлэх нь байж байгаа. Гэхдээ тэр гоё ямыг хүртчихэд яагаад эгоогоо тижээж байгаа юм бэ? Гүүштэй ёо. Зүр хайрлаачтэй тэ. Тэр бүр ингээд ийм гоё юм зөвхөн эмэгтэй хүн дээр байдаг. Тийм амар гоё. Тэгвэл ийм асуулт байна.
Тэр эго мегого тийжэн л үстэй. Ер нь эго тийжснээрээ яах юм? Өөрөөсөө холдох юм шиг надад санагдаж байна. Өөрөөсөө холдсноор яадаг юм? Би амьдралын үнэн утга учиргүй амьдрын штэ. Утга учиргүй амьдрахаар яадаг юм? Би хүн болж хийсэн юмаа гүйцэж чадахгүй штэ. Буцаад хүн төрөлхтөн дээр ярих юм үгүй штэ. Нөгөө нэг хүмүүс ганц л амьдрын. Хүн юм чинь ганц л амьдрын. Үгүй ёо. Хэдэн төрөл давна үхээд чи хүн болох үедээ сурааг бол буцаал хүн болно. Буцаал Дахиад явна. дахиад энэ нөгөө нэг зовлон болно те. Яа за бүр муугар хэлээ те. Бүр амар ядуу буурай, бүр дай майнтай оронд бүр зовж амьдрах юм уу? Эсвэл өрөөлдтэн гадаа яах юм? Тий. Тэ одоо нөгөө нэг тархитай би махад нь бүрэн ажилдаг нөгөө нэг ямар ч хүн байсан тэр хүн тархитай бол амар гоё нөгөө нэг өндөр юм потенциалтай хүн болоод төрсэн бол тэр нөгөө хүн болох гэж 9 ингээл нэг тийм юм ингээл тэ одоо ингэ шавж байсан бол тэрийг үхэл ингээл 9 төрлийг ингээд дамжаад хүн болоод ирсэн. Тэг хүн болсон л бол та одоо хүн болсныхаа үр чимийг сүснийхаа гэрээг тэг сүснийхаа зорилгыг олох зорилготой л хүн болж байгаа байхгүй юу? Хүн гэдэг чинь зүгээр бидний буугаад буудаг ийм цогсоол шиг байхгүй яг энэ. Тэр цогсоол дээр буугаад одоо нөгөө нэг хүмүүс ингээл одоо аялалтай нэг одоо цогсоол дээр ирээл гой амраал унтас ирээл ингээл хийх тайм хийчээд дараагийн газар руу явдаг штеп. Хүн чинь тийм байхгүй юу? Бид нэр зөв дэлхий гэдэг гариг дээр хүн буюу сүнс те. Тийм. Дэлхий гэдэг гариг дээр хийх ёстой юм хий, сурах ёстой юмаа сургая. Тэг хүн болгон адилхан зорилготой байх албагүй штэ. Тэг хүн болгон одоо бүр амар мундаг зорилготой халбах байхгүй. Нэгэн суг байхаар бүтээгдсэн байж болно шүү дээ. Тэр болгон бүрдчихийж хүмүүн зон хүн төрөлхтөн хорвоо ертөнц байгаа. Тий, нөгөө муу сөрөг мэдрэмжүүдэд хайрлаад байсан шиг тэр муу хүн байхгүйсэн бол та байх уу? Sure. Тий. Одоо галактик юугаар жишээ авах юм бол бүх гаригууд нар байвал яаж оршинох вэ? Тий. Тэнгүүд нөгөө нэг ганцхан одоо энэ дэлхий хүн гэдэг хүн ганц л удаа амьдрах нь юу ч хамаагүй гэдэг ийм амар ийм бити багасаа тий. Хүн бит чинь зүгээр бийл болж ивэл. Тий, биш. Энэ хүн болж ирсэн бид нэр бүх юмаа туулаад үзээд тий. Одоо тэгтээ чадахгүй л буцаад дахиад хүн болоод төрөх л ах л та. Гэтэ тэгээд өөрийнхөө байж болох хамгийн сайн хувилбараар байгаад дараагийн төрөл рүү дэвших тэр боломж нөөц бололцоог өөртөө гоё бүртгүүлж өгөөрэй тий. Тэр боломж байгаа шүү. Тэгээд заавал энэ төрөлтэй хүн болоод дараа төрөлтэй хүн одоо төрөл бити ор гэж хэлэх биш. Одоо зүгээр заавал хүнээс дээшээ дэвшиж болт юм биш үү? Өөр амар гоё юм хайраар дүрэн нэрхтэй одоо ингээд тийм гоё ингээд юм нөгөө би одоо нэг ажил хийгээд ингээд байр машин лизинг хадгаламж гэл ингэж захта хүний ертөнцид байх хэвээр үнэн. Гэхдээ би тэр амар дургу. Би дараагийн төрөлдөө дахиад ингэж амьдрын гэхээр надад амар гоё нэгтэй. Үл өртөө тий. Дараа дөрөв дахиад ипотек хийчихсэн. Нөгөө бүрүүсгүйч нөгөө хоёр өрөө бэр ахаад ууш. Тий амар гоё нэгтэй. Яг дараа төрөлдөө төрөлтөө байраа хит амгүй. Нэг дадлын ширдэл баг. Тийм төрөлт хүн болж төрмөөрэй. Эр үрдвэрээ гасгүй. Үгүй наач үнэхээр эмгэнэлтэй бөгөөд хөгжилтэй. Би энийг нэг манай йогийн багш ингэ хэлдэг гэсэн юм. Манай йогийн багш ингэ өөрөө амар юм сүнслэг хүмүүс байдаг. Тэгэнгүүтээ яг тийч ингээл йогийн багш гадарсан ингээл бүр 200 цагт хизээр агаа залхсан за. Гяс сурах хэрэгтэй бас сураал аваад твшээл яваач үгснэ гэд нэг матрикс дотор байгаад ёо гэж. Ахад хүн болж өгөөд хороор бидний яг тэдэг бах те. Чи сар хүүрнүү чи газ явуултаа. Тэгээ нөгөө нэг зовж төрөл аваа дахиад хүний төрөл тэрэггүй дахиад нөгөө байрны зээл эцэгтэй чи одоо ичихгүй байноу дахиж ирэхсэн. Ирэхгүй ар хүүрвэгээ дээрээс араа шаалдаг ах уу бидний. Тийм болохоор нөгөө нэг бид нэр дандаа ингэж мөнгөний материалыг гадагшаа байхаар зориулагдаагүй шүү. Бид нэр угаасаа хүн болгонтэй ажралтай амьдрахаар амар тайван байхаар одоо тийм ямар нэгэн муухайгүй зүйл байхаар бүтээгдсэн шүү. Тэрнлөө тэмүүлжиж сүнсний зарлага тэгээ энэ дэлхийд хийх ёстой байсан тэр сүнсний гэрээнийхээ юмыг олж хийгээрэй тэ. Тэрийг олж хийхийн тулд дотоодтойгоо байна өөр хүмүүс тэ. Бидний нөгөө тархин ажралтай амьдруулах зорилготой биш тэ. Тэр тархийг үнэ бид нар тарих хэрэгтэй зүр тэр тархийг хэсэг хугацаанд хайчилтаа. Зүр ингээд асаагаад унтраадаг байчилтаа. Зүр ингээд сүнсээр ойлгочаал ингээд сүнснийхэн зорилгыг ойлгочаал хийх юмаа хийцэн л дараагийн төрөл нь яа бүр ингээд би нарны гараг дээр очиж амьдрмаар юм. Зүр сүнсээр амьдрий тий. Тэр тийм байж үзмээр шүү дээ. Тэр боломж нь
баймар штий. За яг дараа төрлөл дараад гэж бодоход ядаж энэ одоо байгаа амьдралдаа дүүрэн аз жаргалтай сэтгэл хангалуун орших тэр нэг арга барил, техник, хайр, инэрл, ухаан, ухамсар мэдлэг юг л ололтоо илэрхийлэлтэй тий яг энэ яг одоо байгаа энэ туулалта дүүрэн за би өстө үхээд шороо нь булуулдаг штэ яг тех акшнда за гоё шаасан шиг шаасан шүү амьдрал яг үнэ одоо тэгвэл нөгөө нэг за үннийг хэлээ нөгөө энэ тийм ингээд ийм подкастууд ингээд хүнийг ингээд ийм одоо ингээд хүнд ингээд урам зориг өгч байгаа тэр юмыг би сонсох амар дургу. Why? Яа тэгэхээр нөгөө эго гэрдэг гэж. Одоо эго биш ээ. Яа тэгэхээр нөгөө би хэлсэн ш хүн болгон өөр зоригтой бүтээгдсэн багчаа. Чи заавал хүчтэй бай. Чи заавал ийм бай. Нөгөө хөгшөө чи надад чи хүнд заадаг хий. Чи л өгжилтэй бай. Чи л лаг бай. Тэ өглөө хэдэн цаг дуусаад хүүтэн шүвшүр дөрөө юу гэлээ. Тий. Хүчрээ тэнэг агаас тээ. Тэрийг ингээд 8 тэрбум 8 үлэнд тулгаад идэг үү? Чи хүчрхийл штэ. Хүчрхийлээ. Би лагаас тээ. Яа, наад хүн чинь зүгээр сугуурал тэнэг байх боломжийг өгөөч гэдэг. Тэ нөгөө нэг тэр хүн алдах, босох, унах боломжоос нь хулгаалаад тулгаад байгаа нь амар хэрцгий байхгүй юу? Тий. Нөгөө талаар амар том үйл үр юмшсан. Тий. Гэтэ яг би тэр хүдий жаач гэсэн одоо ингээд сонсож байгаа хүмүүс байвал тэ таны дотроос ч үнэхээр чадахгүй байвал чадахгүй л байна бидтэй. Тэгээд хүн чадахгүй байхаар яг яад вэ? Тий хүн мяа байхаар яад. Яг хүн одоо мяа байхаар яг яах вэ? Харин яад. Яахгүй шүү дээ, яахгүй шүү дээ. Мяа л нэстэй. Тэр тэгэл амьдрын нэс. Амьдрын шүү дээ. Харин тэр байдлаа хөлийн зөвшөөрч юм бол аз жаргалтай 50 амьдрах юм шиг. Амар гоё. Наа чин бүр. Тэр бусд нь лаг вэ гэлтэй. 8 цагтаа 5 цагтаа босоод хүчин зөвшөөртөө ороод бизнес нөгөө нэг coin моино зараа яваг л дээ тий. Яваг тий хараа. Элей сан мангаар яваг л дээ. Хойлоо нэг хүн болчихгүй шиг энэ подкастаа дуусчих. Бүх залуучууд тийм болохгүй шаад. Тэр бол болчих л доо тий. Тэг ер нь гэхдээ нөгөө нэг гэтээ одоо нөгөө нэг ийм жоохон ийм яг өсвөр насны хүүхдүүд яг ийм байх хэрэгтэй гэсэн нэг ийм юмн дотор бити ийгээсээ зүгээр чи сууд яа тэр бүр амар юм нэлтэй одоо энэ одоо яг манай дүү 18 талаатай манай дүү шиг дүүнэрийг иймар угаачаа гэж утгаар бүр дотроос юм. Тэнгүүд одоо нөгөө нэг хэрвээ жоохон хүүхдүүд 10 жилдээ сурч байгаа хүүхдүүд байвал эмэгтэй хүн болгоно нөгөө нэг эмэгтэй хүн ч гэхгүй нөгөө хүн болгон өсвөр насны дааврын хэлбэлцэлт ингээл байдаг те. Тэнгүүд суух санагдчихвэл тултал суугаа. Би ингээд суух баймаар байвал зөв тултлаа суугаачих. Лаг баймаар байвал тултлаа лаг ойч. Гэтэ энийг хийн шийдэх юм хэрэг дотор хүн өөрөө шийдэх байхгүй тий. Чиний дотор ингээд би үнэхээр суух байна гэд ингээд одоо чиний яаж физикал за боли сэтгэлээ хүлээн зөвшөөрөхгүй тий. Яаж физикал биен дээр мэдрэх юм гээд чиний цээжин дотор чинь хүндүүрлэн дургуутсан чамаас хүчээр үйлдэл гаргана. Уур хүрэн хоосрол мэдрэгдэн сэтгэл санаа та үүрхэн ийм юм сүлдээ бүр нойр морь л ороо авчихна. Тийш дээ. Ийм юм гарч ахт чи бити мундаг бай. Чи зүгээр. А үнэхээр ингээд мундаг баймаар байвал чи угаасаа ингээд гоё. Угаасаа цаанаасаа зам чинь байгаа. Тиймүүд нөгөө нэг хин нэг нь чамайг мундаг байгаа сайн байна гэдгийг хийж дүгнэхгүй заяа. Дүгнэдэгч хүн биш заяа. Тэр хүмүүс бүр дүгнэх учтайж төрсөн биш зүгээр. Sorry уучлаарай. Чи одоо хүн дүгнэх амьдралаар амьдрий. Тэгээ яг үндэ би суух байвал би суугаараа амьдраа дуусъя. Тэнгүүд одоо нөгөө нэг тэрийг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрөө амар гоё юм зориг. Тэгэхээр тэр ийм зоригтой үнэнгээрээ сэтгэлээ мэдэрдэг тийм зоригтой гоё юм хүүхдүүд гоё том болоосаа тий. Яг тэр үед чи хэрвээ лаг олны таниллаг мундаг амжилттай байх бол угаасаа л байна. Угаасаа хаалгадах шин. Чи зүгээр л бусдын адил ливингийн эсвэл бусдаас жоохон доор байх бол тиймэрэл байна. Гэхдээ хамгийн гол нь чи аз жаргалтай тайван байна. Хинтээж өөрийгөө харьцуулах шаардлагагүй. Нөгөө нэг навшуу гэж чи ингээ амарчаад өрсөлдөгч чинь тэнд ажиллаж байгаа. Яа зайлаа ёо. Миний би ядраад ах чинь тэр одоо ядрах байлаа. Ямар амартай. Би удаа би ёо. За шаашаа тий. Өөр хүрчихлээ. Ёо тийм үү. Гэтэ нөгөө нэг өөр хүнтэй харьцуулахгүй чи өөртөөгөө л өрсөлдөлтөө шүү нэ. Яа. Тэрийг амар. Зиндэндээ. Чи өөртөө өрсөлдөө чи өөрийгөө л хөгжүүлж байгаа. Тэгээ хамгийн амар инээмэр юм те. Чи хүмүүстэй алцаад байгаа хийж мэдгүй те.
Чи зүгээр дотроо л хүмүүстэй алцаад ингээ өрсөлдөд яваад Тэмцээл идэг. нөгөө хүмүүс чамаа би жаагаар шидэхгүй. Гэхдээ наач нэг ийм мэдрэмжээр орж ирж байна. Юугаар төсөөллөөр Олимпийн нөгөө нэг гүдэг юу гэдэг штэ. Тэрэн дунд штэ амар хөлсөө гаргаад төсөөллөөр ингээл алаал хэдэн мянган хүн үзэл хэдэн мянган тамирчтай уралдаад нөгөө онооны самбар дээр юм гараал ингээл яасан чинь төсөөллийн тэр нэг хурмгаас гаргаад ирсэн чинь гав ганцаараа. Үхтлээ зовоод өдөр шөнөгөө нойр хойлгүй тэр алтан медалийн төлөө тэмцээд өөрийгөө бүр ингэ эвдэж байгаад энд ирсэн чинь хинч байхгүй. Би өөрөө амар ингээд зовж жагаад хүрцэн юм хоосон гэхээр харин тийм юм. Тэрний оронд зөвхөн суух байж байгаа бүтэн мэдрэмжтэй байл та тийм үстэй. Тэр зовлон байна шүү дээ тий. Маш их тийм одоо золиос шаардж байгаа нь одоо цаг амьдрал сэтгэл зүрх сүнс эргэн тойрны хайртай хүмүүс oh my god яа тийм амар чухал priority тий үн цэнэ гიშгэлэн байж устган байж очиж байгаа тэр алтан медаль амжилтын өргөл чинь there is empty yeah there is nothing shit. Тэгээ нөгөө нэг үнцэн гэсэн чи яг үе толгойд ийм юм орж ин дээ. Одоо үнцэн гэхээр юу үнцэн гэдэг ингээ хүмүүс асууж ирсэн магадгүй бах тий. Үнцнийг та өөртөө л тодорхойл. Нөгөө нэг насанд үнцэн тусдаа байна. Одоо нөгөө нэг юм байн за яг ингээ туйлын зорилго, сүнсний зорилго бол нэг байна халтаа. Гэхдээ үнцэн бол би өсвөр наснда миний үнцэн гэр бүл байгаагүй, найз нөхөд хамт олон байсан. Намайг оюутан байхад миний гэр бүл байгаагүй те миний хувийн ингээл юм гоё юм байсан. Одоо хүүхдээ бас шинэ сар үнцэн миний охин л байгаа байхгүй. Тэгэхээр үнцэн гэж юу юм бэ гэж хүнээс асуухгүй. Чиний үнцэн юу юм те? Одоо та өөрийнхөө үнцнийг өөрөө л тодорхойл. Өөрийнхөө хэл хязгаарыг өөрөө л тодорхойл. Миний хэл хязгаар юу юм бэ те? Тэгээд зүгээр ийм юм хүнээс асуугаад явж ивэл зүгээр сүнсний үжил bullshit зүгээр хай зүгээр хаяа хүнээс өөрийнхөө үн цэнийг асууж ивэл ой болоорой тий таны үн цэнийг та тодорхойлно. Танд яг юу чухал юм тий хамаагүй штэ тэр хүнд мөнгө чухал байж болно штэ яагаад болдгүй юм болно штэ тэр хүнд мөнгө чухал биш тэ өөр одоо ингээд амар гой бихтэй байх нь тэр хүнд чухал байж болно штэ. Гэтэ одоо тэр үн цэнийг одоо тодорхой хугацаанд л үргэлжлэх байхгүй да ер нь бол Өчлөх тийм тэр үедээ л тэр үн цэний гой мэдрэл байж л байл та. Тэгэл хүлээж авал тэгэл хөшөөл хөгжөөл тэгэл нөгөө эцсийн бүлэг нь ухамсар оюуны сүнслэг гэдэг юм дээр л уулзсан. Тэгээ тэрэндээ уулзах хүртэл материалыг ямаар дамжаал явж л байл та. Хараа нөгөө гүйлтийн тамирчин нөхөрч орж ирээд магадгүй энэ хилэгдэж байгаа болохоор тод байгаа хэл та. Нөгөө Олимпийн стадион дотор асар олон өрсөлдөгч байна гэж төсөөлөд нөгөө маш олон сэтгүүл мэтгүүл бүх юмар ингээд өөрийгөө төсөөлөө би өөртөө ертөнцийн төв цөм гэж байгаа нэг юм дүрл орж ирээд байна л та. Тэгээд амар их золиос амьдрал цаг хугацаа хайртай дотны хүмүүс бүх зүйлээрээ золин барин амжилтан дээр очисон чинь хов хоос. Тэгээд тэрнээс гадна хинч баг. Энэ нь нөгөө юу хэлээд юм гэхлээр яг үүндээ хинч ч юм тавралтаагүй. Нөгөө талаас харах юм бол хинч чамайг шүүгээгүй. Хинч чамайг тэр нөгөө нэг папарац сэтгүүлч шиг хинч чамайг 24/7 яагаад тагнуулдаг. Өөрийгөө шүүдэг. Гэтэл хүн өөрийгөө эго өөрийгөө энэ ямар амар эмгэнэл тэр аимшигтай зүйл вэ. Тэгээд хараа нөгөө нэг нөхөр чинь аимшигтай хоосон мэдрэмж төрж чинь. Яагаад тэгэхээр тэр амжилтанд ирэх гэж тэр медалийг зүгэх гэж тэр тамирчны хувьд тий жишээгээр авч байгаа. Тэр тамирчны хувьд тэр махан би юунд булчин ширмөсөн бүр ингээд овооч цоотл амар их цаг хугацаа золин барин очсон чинь хов хоосон. Хинч байхгүй байхад дэндүү хоосон урам угарч байна. Тэр нөгөө нэг ингээл амар явж байгаа л чадчихлаа. Лав. Яа харин нэг наадах чинь. Тийм. Бүр юу байд юм бэлээ? Докюментари байд юм бэлээ. Алтан медаль авсны дараа Олимпийн тамирчид сэтгэл зүйн хувьд яаж ундаг вэ гэдэг бүр айхтар юм. Тэр чинь ингээл амар өсөөл би чадсан тийм ээ. Яа тэр өндрөөс уналтанд орох амар тэрний оронд зүгээр туулж байгаа дүүрэнгээрээ урт удаан байл та. Яг ч тийм нэг өгөөсөхгүй л те бас байхаас тулах хэрэгтэй. Мөчлөг юу байгаа. Тэнгүүд нөгөө саяны жишээн дээр гарч байгаа одоо орж ирээд байгаа тэр нэг тамирчин чинь амар хоосон, маш гундуу стол толгоо удаалгацсан. Гав ганцаараа.
стадионоос гарч ав. Өөрийгөө стадионд өрсөлдөж байгаа тамирчин гэж бодоод. Өөрийгөө агуу амжилттай хин нэгэн л гэж бодоодсэн. Түүнийгээд дагаад эд хөрөнгө нэр хүн бүх юм ирнэ, бүх хүмүүс намайг хайрлна гэж бодсон. Яг үндэ хинч байгаагүй. Хинч тэхгүй. Тэгээд тэр үннийг мэдрээд толгой гудаалган гарч ав. Гархагшинд хязгааргүй орон зай мэдэрч. Энэ нь нөгөө хүн өөрийнхөө дотоод сүнслэг оршихуй тэр юутайгаал таньж мэдэж энэ уналтын дараа энэ уналт чинь нөгөө хичээл багш болоод тэрний дараа яг үнэн мөн чанартай амьдрал гэж юу юм бэ юм гэдгийг мэдж байгаатай адилхан одоо ингээ яг жишээгээр орж ирээд байгаа байхгүй бүр хязгааргүй үүлэн донд байгаа юм шиг тийм дүүрэн орон зайд амар амгалан аз жаргалтайгаар орших хөгжих боломж нь одоо үүсэж байна. Гэтэ ингээд яг тэр ингээ ярьж байгаа сонсон чинь нөгөө олимпийн тамирчид одоо ингээд медаль авсны дараа ингээд гутардаг гэж сонссон чинь тэр хүмүүс бас аягүй тийм гоё өндөр хувь заяатай байгаа гэж толгойн дотор харж байна. Яаж юм гэхээр дэлхийн оргил штэ тий. Тэр оргилд нь хүрээд сүнсний төвшөндөө одоо сүнслэг хөгжилтэй орж ийн гэдэг чинь бас тэр хүн ийм гоё оргилыг хүрээд хүртэх хэмтэй байна гэдэг чинь амар гоё тий. Тэгээ нөх хүн болгоны тулах замыг шитгэхгүй өөрөө шийд. Тийм одоо нөх хувь заяа байвал гоё юм аа тий. Тийм. Ми толгойн дотор яг нэг юм эргэлдээд байна. Нэг хоёр юм сүнслэгийн талаар одоо ямархуу номнууд уншижсэн бэ? Ми толгойн дотор ингээд оддын хүн аймаг гэдэг номыг мэдхүүл гэж асууж байна. Тийм. Сонсчоо юм байна. За энэ асуултанд нэг үсэн хэвлэлийн байх хурлыг хариулъя. Төдийгөөс өдий хүртэл сүнслэг хөгжил буюу хорвоо ертөнцийн мөн чанарын тухай яг үнэндээ ганц ч номыг дуустал нь уншиж үзье. Тоотой хэдэн ном зүгээр л эхлүүлээд хэрэгтэй мэдээлэл аваад орчихсон. Ганц ч ном эхлүүлээгүй, ганц ч албан ёсны сургалтанд хамрагдаагүй. Яг цэвэр өөрийнхөө тууллаараа, хумсраараа, дохоогоороо явж байгаа. Ихтэй угаасаа нөгөө нэг юм мэдрэмжээр хөглөгдөж нөгөө нэг орчлын ертөнцийн дохоо хэр сайн хүлээж аван төдөж ийнээр өсдөг болохоор бас нөгөө нэг хичээл шиг нөгөө нэг юм 10 жилийн АБВ гэдэг сурахдаг гэсэн юм бас биш үү? Хэзээ ч байхгүй. Тийм байхгүй. Миний хувьд Миний хувьд хамгийн том багш нь миний амьдралд бол өөрөө байсан. Энэ 10 гаруй жилийн асар хүчтэй уналт. Тэгээд энэ нь маш тийм ойрхон давтамжтай л ер нь явсан. Эхний хэдэн жил бол 2 сар болоод нэг ч гэдэм үү улиралд нэг байсан бол сүүлдээ сард нэг сүүлдээ бүр ойрхон болоод ирсэн. Асар хэцүү. Хүн мэдрэмж. Гэхдээ саяхан хүртэл байсан. Тэгээд энэ дунд хүн л эмчин гэдэг шиг тэнэг орлого, тэнэг бодлууд бүр ингээд ажил хийх чадваргүй болох нь битгий хэл босоод шүдэ угаана гэдэг миний хувьд бурхан минь хамгийн том таск зорилго байсан. Би 7 дугаар ангийнхаа дүүд босоод атаарах гэсэн үе байдаг хгүй. Би ингээ босчихгүй өрөөндөө хэдэн хоног бүхсэн. Хүн амир өрөөмөрөө ингээ хаацдаг. Тэгээд гэрийнхээ орж ирэх ууралдаг. Тэгээ ингээд түгжээд ингээд идэ босоо зүгээр нэг юм баан шэн хоол идэн усуун болоо. Тэгэл тэр өрөөндөө л байж идэв ингээд. Нийгмээс тасах хүсэлтэй. Тэгээ нэг өглөө ингээд шүнж бас ихтэй нойрхоо явц. Нэг өглөө аав ижиргаар явуулаа. Дараа нь манай дүү бацаа 17 дугаар анги бацаа. Бүр баг амдаа дуу майл хийчихсэн. Шүд мүдээ симпитл угаачнаа. Аавын үнэртэй усыг цацчихуу яач баг л. Нэг үнэртэй ус нэг явж байгаа шүү дээ. Тэгснэ айгуугаа ингээд гутлаагууд нь тослоод байгаа. Мэдрэмж орж ирэх. Хажууд байгаа юм чи. Хаалганы цаана. Тэг гараа авцсан хичээл рүүгээ. Энэ энгийн хүүхдээр энгийн амьдралаар бол энэ зүгээр л нормал зүйл л дээ. Гэхдээ миний хувьд бүр гарч ирж би нүдэндээ итгээгөөс гутлын найсан чи байхгүй. Үнэртэй устай. Oh my god. Нөл рүү орсон шүд амаа бүх юм ингээ угаагаад ингэсэн. Shit гэж бодоод би бараг дүүдээ хатаархсан шүү дээ тэр юм чинь. Энэ хүүхэд яаж ингэж одоо бие дагаад амьдрч чадаад байна. How? Би яагаад чадхаа байтал ингэж орчихвоо гэ. Тэгээ энэ бол бас гайгүй л уналтын хэмжээ л дээ. Тэгээ энэс илүү ч бас нэлээд явсан. Тэгээд миний хувьд бол хамгийн том багш маань амьдрал өөрөө бас ээжээ. Нөгөө нэг уналт алдаа болох нь тэр болохоос. Нөгөө нэг яагаад оддын хүн амиг гэдэг намыг би яриад байна гэхээр нийт манай их нэг орчлуулганд нь оролцож байсан. Тэгээд
Яагаад яг нөгөө намайг хүүхэд төрүүлсний дараа би нөгөө миний сүнсний хөгжил яг идэвхтэй гэсэн миний хүүхэд төрүүлсний дараах үе байсан гэж хэлсэндээ тэгмэд хүүхэд төрүүлсний дараа нэг хүүхдээ хөхөлөө шүнжэнгөө суудаг. Тэгмэд одоо тэр хүүхдийг өөрөөр нь одоо sleep training хийх гэж аягүй хичээдэг гэсэн. Тэр хүүхэд нөгөө нэг хүүхэд ээждээс ингэж хамааралтай унтдаг. Тэгэхээр нөгөө ээж амарч чаддаггүй. Нөгөө нойргүй ээж эрүүл ухаантай байж чадахгүй. Эрүүл ухаантай ээж болгоомжтой шүү дээ. Тэгмэд би өөрөө эрүүл ухаантай байхыг хүссэн. Тэгмэд би хүүхдээ надаас хамааралтай нөгөө унтдаг болохгүй хичээгээ бүр нөө жоохон бахтна. Хүлээл хэхрүүлчихэд орон дээр нь тавиад өөрөөг ин унтахын хүлээгээд ингээд суудаг байсан. Тэгмэд нөгөө нэраа хүүхдийг шууд өөрөө унтчих гээд ингээ өөрөө ээж нь унтахгүй тэр хүүхд чинь ингээд нүур амаа бүтээчих юм уу яачих юм ч юм ингээ мэдэхгүй шүү дээ. Тэр хүүхдийг ингээд өөрөө унтах сурах хүртэл ингээд хараад ингээ хажууд нь ингээ шүн суудаг. Тэгээ тэр хүүхэд шүн хэдэн удаас ирэх юм бэ? 2 цагийн зайтай. Чи бүтэн нойр гэж байхгүй шүү дээ. Тэгвэл тэр хүүхдийг би ингээд өөрөө унтаад сурах хүртэл ингээд шүн ном уншдаг зуршил өөртөө суулгах гад. Яг бол өдрийн цагаар тийм одоо боломж надад гарахгүй. Тэгвэл шүн яг ингээд ном уншиж байхдаа би яг тэр номыг надад байсан манай их зүгжсэн 2 сурталтай би уншаагүй аралтаагүй уншчихыг уншсан чинь амар гоё гэсэн. Сүнслэг хөгжлийн ном юм байна тийм. Амар гоё. Яасан ингээд гисэн чинь тэр ингээд ами гэдэг хүн ингээд өөр ертөнцөөс ирдэг өөр гаргийн би одоо сүсний төвшнгөөрөө би ингээд өндөр юм гаргийн хүний хүүхд би ингээд дэлхийг ингээд дэлхий дээр ирж ингэж ажигладаг. Яа гэхээр дэлхийн угаасаа сүнсний хөгжлөөр амар муу. Тэгээд одоо ингэж дэлхий дээр ийм болон муу юм тохиолдно. Тэгээ муу юм тохиолдоод дэлхий дээр ийм болонгууд сүнсний хөгжил өндөр хүмүүсийг одоо ийм аврах зорилготойгоор одоо бүтээгдсэн зорилготойгоор би ажилладаг. Одоо надаас гадна өөр тийм олон гаригууд байдаг. Тэр сүнсний хөгжлөд хүмүүс тэгж амьдардаг ингэдэг. Гэхдээ дэлхийтэй яг адилхан тийм гариг байдаг, ийм байдаг. Яг ингээд дэлхийтэй адилхан ийм сүнсний хөгжилтэй ийм одоо ийм хүмүүс байдаг. Би тэрийг ингэдэг гэж тэр намыг уншичаад би бүр гүн болгоон уншаасаа гэх. Тэр намн дээр нөгөө нэг юу гадаг вэ гэхээр энэ номыг хүүхдэд зориулав. Яаж аа? Тэр юу шинэ юу юм? Уран зохиол юм. Уран зохиолын хэлбэрээр бичигдсэн ном. Одоо их сурвалж юу нь болохоор уран зохиол imagination төсөөллөөс гарсан гэсэн юм тийм. За тэрийг хүн яаж хүлээж аваа юм? Тий. Би болохоор тэрийг тэгж төсөөлж боддоггүй. Хүмүүст ойлгуулахдаа энэ бол уран зохиолын ном. Одоо нөгөө албаар хөнгөн байдлаар ч харуулж иж болох юм. Тий. Би болохоор тэрийг анх уншчаад энэ яавч биш бодож байсан. Би ч гэсэн тэгж бодсон. Тий. Тэгэнгүүт одоо яагаад нөгөө хүүхдэд зориулсан гэхээр хэрвээ том хүн тэгж хэлэх юм бол хүлээж авахгүй. Тэнгүүд хамгийн өөрчлөх боломжтой юм нь уран зохиолоор дамжуулж хүүхдэд төрүүлэх гэдэг. Хүүхэд буюу тэр нэг боожж байгаа шин ертөнцийг. Тий. Тэрнээс гадна одоо миний толгойд орж иж байгаа юм нь хүүхэд ингэ жоохон хүүхэд байж болно. Гэхдээ хүүхэд шиг сэтгэл зүйтэй дотроороо хүүхдэрээ үлдсэн хүмүүст зориулсан. Яа. Одоо том хүн байж болно шүү дээ. Супер. Тэнгүүт ийм хүүхдэрээ үлдсэн. Одоо ингээд яг зааж байхдаа хүүхэд шиг хоосон сэтгэл зүйтэй байдаг. Тийм сэтгэл зүйтэй байгаа хүмүүст зориулсан. Тэгэхээр үнэхээр тийм хүн байвал Отдын хүн ами гэдэг ном байгаа. Энтер ном, альфа, хаасаагүй ба. Эсвэл хайвал ямар ч номын төлөвдөр байгаа. Та хүсэж чадвал зүгээр Google-с хаахад монгол хэлээрээ байгаа. Тийм зузаанч ном биш. Эсвэл 100 хуудастай 2 дахь батнд 150 200 хуудастай л ном баг. Тэгэхээр хүсвэл бас болно те. Би бас сонирхмаар санагдчихлаа. Би танд бэлэглэе за. За баярлалаа. Тэгээ одоо ингэ батсан чинь одоо би тэр номыг ингэ уншиж хахад тэр ингэ ном дээр ийм гол дүрийн ийм хоёр хүүхэд гардаг байхгүй юу. Нэг нь тэр Ами гэдэг хүү, нэг нь дэлхийн ийм жоохон хүүхэд. Тэгсэн чинь тэр Ами гэдэг хүү дэлхийн хүүхдээр яаж аа гэвэл чи энэ номыг хүмүүст ингэх зорилготой шүү. Наа чи өөр ном байна. Би ярцгаа тийм. Тэрийг ингээд олоод уншихаар одоо би яагаад тэр номыг уншсан бэ гэдэг ингэ бодохоор би найзуудаа санал болгож үзсэн. Хэлчихлээ таагүй. Би одоо яахад дээ боловчгүй тий. Боломж байвал тий хүүхдийн сэтгэл зүйтэй байвал тэрийг гоё хэлээрээ тэр номыг би уншсан надаар дамжуулаад танд хүрэх ёстой юм бас байсан байж магадгүй. Тэгэхээр би уншсан харсан юмаа дамжуулах бас нэг зорилгоо биелүүлж байгаа нь бас миний нэг зорилго хаа. Тэгэхээр
Дахиад хэлье оддийгүй амин. Бараг энэ номноос хувцаа юу ашиг хүртдэг юм уу гэмээр. Харин тийм надаа мөнгө өгшөө. Тэд нар өөрсдөө мэддэг ч юм уу да гэж. Редакторууд нь авилнаашаа. Чи ер нь жоо анаад нэг үг хэлүүл яадгийг. Ингээд тийш Арснаа жоо хамраасгүй орохгүй. Магтлаа штэ. Тэсээ яг өндөө манай ихчтэй өөрийнхөө ажлыг хичээж надад томорч яадаг гэж. Яг өндөө надад тийм л хийлгүй баг. Тэгэл нам биз дээ. Тэгэл нам штэ. Угаасаа үнэн штэ. Хин зориулж ажиллаж чи өөрийнхөө дэрлэлд ажиллаж. Хүний өнөөс ийцэн шиж. Жог бие тоохгүй ороод дуурж орохгүй те. Хаалга болоод төчвч зогсон. Яа ятарч шүү. Нөгөө нэг тий саяхан нэг шоун дээр гараад өглөө 8:30 цагт бэлэн байж үтсэн юм уу гэж. За одоо тэгээ гойлоор 3 дахь нь бол ажиллаа. Уучлаарай гэж. Тэгтээ оор ирээд. Уучлаарай маргатаач гэж муухай нэ. Манай маргад өстө гоё явсан. Энэ дунд баг надаас илүү 8-аас устдаг хүн байгаа ч юм уу гэж юм. Яа тэр бүртэй. Гэтэ чи гоё үе дээр сонс бас магадгүй тэр охин бас сонсож магадгүй штэ. Гоё үе дээр явж байгаа шүү дээ. Тийм бид хоёр хүм болоод байгаа хэрэг биш. Гоё үе дээр явж байгаа. Харин цэцгээрээ гоё. Тийм гоё. Яадгийн. Ер нь яадгийн. Штэ. Ер нь маргадаас шүү Монголд хүндрэлт 8:30-аас босч байгаа. Фэлэртэй хүм болоогүй штэ гэснээр аваач. Гэтэ ер нь л нөгөө ихчлээд яадгийн гоё штэ. Гүг би бол тэгж утсан. Тийм. Харин ч тэгээ хайж явж байгаа зураг мөргөн вау. Угаас цаатгын чин дээр хөтөлдөг биг пэйжийг хайлт авсан ч угаас алдсан юм биш. Зүгээр бүксэг бол зүгээр твэрх. Яа би тэгтээ наадах чи ингээд мэдээд байдаг ш. Би илт байгаа чи би мэдээд байна. За тэгтээ жоохон бие барихгүй бичлээ. Гэхдээ яг ингээд нөгөө нэг хэлмээр байсан юмудаа хэлсэн чи би яг ингээд уучирч байна. зорилгоо биелүүлсэн юм шиг санагдаад байна. Уучирч байна. Тийм. Надаа ч ихсэн аюугаа мэд. Харин тийм яг ингээд хэлэхтэй юм хэлсэн. Нөгөө нэг би танаас мэдмээр байсан юм асуусан. Энэ догтой ингээд хүлээг. хүлээг Авсрахсаар хийж дагуулна. Халирахгүй зүрх хэцсэн үе. Шо. Миний хоолой нэг сонсож байгаа нэгэрч тогтохгүй нэг эмэгтэй таалагдчих шиг байна. Надад мэдээлэл нь орж ирсэн. Ямар гоё хоолойтой юм бэ? Ер нь ихнэр хөвчтэй юм уу? Оо, сивсинг. За. Гэж шүү. Манаха. Дамжуулаад сүнслийнхаа төвшөг ингээд хөгжүүлж аваад зүрхийн эзэмдэх хүн байвал эзэмдэрээ яа. Гэхдээ нэрээ тоглоомгүй юу болчихд юм бэлээ. За энэ дуу сонсоод. Тэдний тоглоомч ингээд хүнтэй үерхэд ингээд сүнслийнхаа төвшөнгөө өсгөж авчаад ингээд салуул бас тээ. Хов заяа штэ. Цаад байгаа штэ. Би нөгөө нэг зөндөө хүн тэгэж баян ойлддаг ш. Одоо нөгөө би яг нэг залуутай ингээд хулгайчудаас ахвал зөндөө байна гэж штэ. Зөндөө биш нэг залуу. За яг ингээд нэг залуутай яг нэг ингээд үерхэж үзчихсэн байхгүй юу? Чи ингээд би зэр залуутай хамт байхгүй. Угаасаа мэдж байгаа заяа. Сүсэг. Зүгээр л. Нөгөө хийх ёстой ажиллаа хийх гээд олцсон. Чи өнөөдөр өнөөдөр танай ижил ордог шиг. Яг наач. Чи яар мэлэр бэ? Чи үүтэй нөгөө нэг дотроос тэгээд байгаа юм чинь тэр хүнд чинь нөгөө нэг ингэж нөгөө муухай хандаж нөгөө нэг үл тоож болохгүй сэтгэлээрээ л явж байгаа шүү дээ. Цаад вэ? Би оргилдэж гэсэн юм. Надруу аваагүй гэж хэлсэн. Үл тоож болохгүй. Би таныг үл таасан гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр жок. Зүгээр ингээд тийм залуутай ингээд уулзсан мата ингээд би зорилгоо мэдж байгаа. Гэхдээ зорилгоо мэдээгүй үл тоож болохгүй гэж мэдж байгаа гэж. Ихлэх хугацааг мэдж байгаа. Дуусах хугацааг нь мэдж байгаа гэж. За одоо чи явах цаг болсон гэж. Чи муухай тий. Тэр хүн чи ойлгохгүй энэ сүнс юу гэж тийм үстэй гэж үү. Гэтэ ойлгоход өөрөө ялчтэй хүрхий. Гэтэ нэг сүнс. Гүг яг зүгээр чамд шууд эхлээ хэлэхэд за одоо ингээ цаг нь болсоо вэ гэж чамд юм өгсөн. За юу ингээ ойлгохгүй шүү дээ. Гэтэ яг тэгээд угаасаа нэгэл
дахиад хэлээ. Орчлын ертөнцийн хайртай хөхтөн. Уус нөгөө нэг тэр хүнтэй уулзах хэвээр тэгээ салах хэвээр цагаа би өөрөө мэдчихсэн чинь тэгээ надаар тэр нөгөө боломжийг бүрдүүлээгүйгээр тэр хүн ингээд өөрөө яваад ингээд нөгөө хэрүүл оруулах хийхгүй нөгөө хүмүүс чинь би нэгээ блоклж чамаагүй зэдлээ матлаа гэж нэг салдчихтэй. Надад ерөөс тийм байгаагүй. Үдцэн, авцсан, өгцөн тэгэл би ажиллаа хийчлээ. Нэг ч гэсэн хүний сүнсэнд хөгжчихвэл одоо би мах сэтгэлээрээ л одоо дэмжлээ гэж. Бүр сүнсээрээ хүртэл дэмжлээ. Одоо болсоо гэж. Одоо салъя. Одоо салъя. Замзамаа хөөе. Та нэг хитэн юмхтэйг тэгээд би нэг хитэн залж. За тэгээ подкаст дуусгах солиорой. Нөгөө сонсдог хүүхнүүд байна. Хай гэж орсон. Нөгөө нэг сүсний өгчлөөсөн байл хадагдаарай. Сингл гэж шүү. Би ингээ өөртөө ч өөр ихэнгээ бас ингээ хөгжүүлэх санаатай байгаа ч энэ нэг юм төсөл хөгжүүлэх байгаа юм шиг орж ирдэг тийм. Бизнес модель хөгжүүлэх гэж. Тэгснэ та бүртээ эхлэх цагийн мэдээ дуусчихгийн мэдээ явдаа дараагийн. Тэрийг авир зам бүр ингээ он сартай бичиж авсан тийм. За одоо ойлол одоо эхлээд харилцаа маань 9 сарын 25-нд дуусна шүү. За юу. Сэтгэлээ бэлдээрэй гэж. Энэ хугацаанд би чамд ийм хөрөнгө оруулна. Энэ бол амьдрал чи өөрчлөлнө нэ. Гэхдээ нэрээ тоглоомгүй хардаа шинэ сараа. Би бас өөрийгөө л дараал идэг байсан юм билээ. Үгүйсгээд идэг байсан. Яалтчгүй одоо чи битэрийн ярьж байгаа яриач гэсэндээ бас л нэг юм нэлээдгүй өндөр төвшнгөөр л яригдчихээн л тааж битэр. Тэгвэл энийг ярьж байна, энийг солилцож байна гэдэг чинь зүгээр сүнс ухамсарын хувьд авч үзэхэд хангалттай хөгжилтэй байна л чи ч тэр би ч тэр. Тэнгүүд ингээ амьдралд учрах. За чиний хувьд boyfriend те, миний хувьд бол girlfriend те. Энэ хүмүүсийг хүссэн хүсээгүй угаасан нөлөөлдөг. Харцаараа үгээр үйлдэлээр магадгүй заавал сүнс мүнс ярихгүй ч гэсэндээ зүгээр л нэг юм хардаа юу ярьчих дээ. За яад өгсөн баас. Залуул хүн ганц бит хүн нэг чи. Хаяада нэг юм гоё. То one night хинаш хаяада нэг юм гоё. Хүнийхээ хэрэгцээг авна штэ. Тийм нэг зүр гүгөө заримдаа ингээд замд ингээд гоё юм амтд жүрж таарна үсттэй. Тийм штэ. Хүн юм. Тэр нь заавал би ингээд насан туршдаа богцондоо аваад яваад хандлах албагүй ч гэсэндээ зүгээр л тэр жүржийг амтлах нөгөө жүрчэндээ ч гэсэндээ бас амт өгөх нэг юм байна шүү дээ. Энэ тухайн цаг мөчөндөө үнэн нөгөө нэг муу сэтгэл агуулгаагүй яг үнэн. Гэхдээ цаг хугацаа нь яг тэр үедээ туртай биш богино хугацаатай. Тийм. За яг онгод боцсон шүү. Тийм богино ингээ харилцаа. Хаяа ирнэ. Хаяа жүрч ирнэ. Тэнгүү тэр хичнээн тийм одоо богино хугацаанд харилцаа өсөж байгаа ч гэсэндээ өгдөг төхөө зөндөө өгдөг. Юу өгдөг вэ? Өгөөл хийдэг. Дотроос. За боли унтлаа. Шүн тэрвэрлтэд унтлаа. Яриа байхгүй унтж байгаа ш тавирхаа. Ахаал нөгөө сүнс маань өгөөл. Ганцхан сүнс биш заа. Oh my god бүр ингээд надтай хамааралтай бүх юм хэмжээстүүд. Нөгөө онгод тэнгэр харж байдаг сахиусууд бла 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 бүх зүйлүүд тэр хүний ч гэсэн даяар нөлөөлж идэв. Им байна л та. Ялангуяа ингээд нэг юм дээд тэм хэмжээстэйгээ холбогдсон байгаа тохиолдолд бүр ингээд цаанаас ингэж байх юм л. Яна би танаа подкастн дээр юу мэдээд байдаг зүгээр үү? So fine. Хамаагүй. Би нөгөө сайн наадах чи ярьсан чинь гинт дотор нөгөө онгол босон шүү гэдсэн юм хараад ирлээ. Одоо би жоохон ингээд юм өмсгсрээ. Шинэ сар жоо галзуу байгаа. Тэгээ нөгөө яаж ч нөгөө ихтэйч бай, эмхтэйч бай гэдэг ядангуяа нөгөө юм 20 21-тэй ч юм уу эсвэл 18-тай юм жоохон эрттэй эмхтэй хамаагүй нөгөө нэг тийм нөгөө жоохон хүмүүстэй ихээр материал болгон чамд юм ойлгуулах гэж ирдэг. Заавал урт хугацаанд байх албагүй зүгээр хонгор минь. Тийм. Хайрууд минь. Одоо чи тэр үедээ ингээд амар ад жаргалтай байгаад тэр хүн чинь одоо өөрөө чамаас явахгаа зүтгээд байвал чи авцсан шүү дээ ад жаргалтай юм аа. Явуулаарай. Let it be. Тийм. Би ямар англи хэлсэг юм бэ? Өчтөр хүртэл би ингээд нэг газар найз охинтой ингээд суулаа хаалж ижсэхгүй. Тэгээ би ингээд нойлгоч гараа гоч ижсэн чинь юм сахтуу жоох охин.
би стример хийдэг гэж яахгүй би харж байна. Би нөө стример үзэхгүй мэддэггүй. Гэхдээ би нэг залууд хайртай би тэр залууд мөнгө зориулсан гэж яахгүй юу. Тэгээ миний толгойд юу зориулсан? мөнгө зориулсан. Тэгсэн чинь тэр залуу намайг хайрладаггүй. Тэгээ миний толгойд чамайг хайрлахгүй чи мэдсэн юм уу? Мэдсэн. Тэгээ би мөнгө зориулсан гэд. Чи тэгээ хайрлахыг нь мэдсэн хүн чи яагаад мөнгө зориулсан гэсэн чинь хайртай болохоор гэд. Тэгээ чи хайртай очиж мөнгө зориулж одоо яа харамсаад байгаа гэд хэлж байгаа байхгүй юу? Надад өгөхгүй шүү дээ. Чи тэр хүнээс хариу нэхэж хайрлаж байгаа бол наа чи хайр биш шүү дээ. Чи одоо чи яг хайранд итгэлтэй байна уу? Чи зүгээр ингээд би түнд мөнгө өгчлөө эргүүлээд одоо юм өгч ингээ өгөө аваагийн юм дээр наа чи хайр мэрч нэг 8-aalэг юм яваад байна те. Тийм биш. Тэгэхээр нөгөө нэг хайр ямар ч нөхцөлгүй болцолгүй чи өгсөн ч харамсахгүй тэр хүнээс юм өсөж өгөхгүй байдаг. А тэгээд тэр хайр гэтээ яг жихэн нөгөө нэг ертөнцийн мөн чанар нь хайр дээр оршдог. Гэтээ одоо ингээд чам дээр ирж байгаа учрал болгон одоо зөвхөн 90%-ийн хувьд ирж байгаа шүү дээ. Учрал болгон заавал уртцаанд байх албагүй шүү тий. Одоо тэр жоохон охтууд ингээд явуулаач хаяач байгаач тий. Нөө нэг юм надад ийм эрэгтэй хүмүүс таалаад эмэгтэй өнийг хүнтэйгээ уулзаад насаараа байх хэрэгтэй. Чи наатан шийдэхгүй ёо. Хитэн ч үнтэй байж болно шүү дээ. Одоо тэр хүн юу туултлаа хитэн үнтэй. Юу сурах гэдэг. Тийм. Би өөрийнхөө одоо хэрвээ тийм хүн гарч ирэх юм бол чи сурах хэрэгтэй юмаа сураа явж байгаа, туулах хэрэгтэй юмаа туулж байгаа. Чиний сурах хэрэгтэй юмыг чи биш өөр хүн биш хашлын ертөнцөөс чамд айл үжээ чамайг би болоход чин зориулсан байдаг шүү. Сурцсан бичсэн. Чирийг одоо гадны нэг дээр нэг баачка ирэл бла 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 чи тийм байх хэрэгтэй юм бол зүгээр муухай л өөдөөс нь зүгээр салаач гараа. Тимстэй. Санал байна. Тэр юм гой хүлээж аваад гой тавьж явуулаад хэлсэн. Гэтэ хамгийн цаад язууртай хүн өөрөө л байдаг. Яг үндэ явж өгч. Энэ залуу намайг яахгүй байна. Авахгүй байна. Эсвэл намайг хаяхгүй ч юм. Надаас холдохгүй байна. Эсвэл энэ эмэгтэй ингээд бла бла гэдэг. Бусдруу чиглүүлээд идэг болохоос биш. Явж хүн өөрийнхөө сэтгэлтэй өөрийгөө нэг барьсан. Өөртөө өгч чадаагүй хайраа хүнд өгчөөд тэр хайраа хүнээс нэхээд хүлээгээд идэг. Зүгээр тэр хайр өгмөр байвал хүнд биш өөртөө л өгөөчтэй. Өөртөө өгч гаднаас хайх биш. Тэгэхээр чи өөрийгөө хязгааргүй хайрлаж, өөрийгөө таних чадсан цагт угаасаа үнэн хайрыг чи өгнө үү? Үнэн хайрыг мэдэрнэ, бүтээнэ. Нөгөө нэг үнэнгээсээ чин сэтгэлээсээ нөгөө нэг чин сэтгэлийн үнэн жинхэнэ хайраар өөрийгөө дүүргэсэн байхад чи хайраар дүүрэн байхад чамд хайрын энерги татагдаж штэ хүндээ. Чи өөрөө юм амар хоосон. Яг л өнөөдрийн над шиг тэр нэг шатдаг нүцгэн тэр нөгөө бараг 20-30 эмэгтэйчүүдэд яг яа гэдэг байгаа юм те. Тэр нэг хэсэг нь ойлаалаа, тэр нэг хэсэг гарын хэсэг нэхэл. Зураг авах гэж гойгаа тэгсэн нэг эмэгтэйгээ тэрээд гэсэн. Би бүрийг орол руу нүслээсээ дэгчээ тач шиг юм юм. Би бүр хашлаа ихнэрийн юм баг. Гэхдээ тэр эмэгтэй надад таалагдсан шүү. Хөөе нэгд өдөр ирнэ гэсэн шүү. Би нэрийг мэдээдэг. Үгүй сая реквест явуулсан байна. Би өрдөн. Танилцнаа. Энэ подкаст бүр заваарлаа өө. За манай хоёр бол гэгэрхгүй гэж байгаа энэ насанд. Гэгэрлийг мартсан гэж байгаа. Үдчихэж байгаа хүмүүст илгэн өсч байгаа бах та. Хараа би энэ подкастын нэрийг олцсон шинэ сараа. Сүнслэг хөгжил. Ямтлаас энтэй төстэй нэр орон заяа. Тэгээд хараа надад нэг ийм санал орж ирээд байна. Хоёлоо энийг нэг хитэн дугаар ивч. Тэр та. Чи завч хөлөө юугаа яаж яагаад хоёлоо нэг хэсэг яваадах заяа. Нөгөө нэг хоёул өнөөдөр чи нэг амар фан бэр ягоос гараад ирсэн чинь хоёул сууж байгаа газар амар юм лаунж ингээл амар хоол идэл ундаа угаал ингээл юм шар ариг угаал ийм гоё газар. Би нөгөө нэг дараа яг одоо би яг сая очирч таны хэлсэн бодож байгаа байхгүй. Хэрвээ өөр боломж байсан бол яг юм нам гомс бодог хөнгөө дуу яваагүй хүмүүс инээлдэггүй газарт хоёлаа ярих юм бол одоо багаас давж гарч ирэх байхаа гэж бодож ирсэн чинь намайг уншсан юм байна л та. Тийм тэгээ дараагийнхыг хоёлоо. Ахаал гэхдээ юу л да түрүүнийхтэй ярихад албаа ярихад
нэг өөрөө өөртөө тэмцэлтэд энэ матрикс дотор бол дандаа өрсөлдөд идэг гэдэг шиг. Хоёулыг энэ өгч байгаа үг яриа ухаарл тэр хэм хэмжээс заавал дээр доорын шалгаа байхгүй л дээ. Одоо энэ нэмэгчд бол яг энийг л хуваалцах. Одоо шанстай цаанаас яасан бэ? Тэрийг л хэлээ тий. Дараа хоёлоос нэр арай гоё. Арай энийг бодол арай эрг энэ хэрэгтэй. Харин Арай намгүй. Эсвэл магадгүй кофе удаг. Кофе ууш ширээний харсаад. Огд бол одоо уул мол гол ирэх юм уу тий. Тэгэл та. Тийм бол арай өөр магадгүй бүр илүү гоё дамжуултууд ч явах юм. Тэгээ бүрийг төлөв өндөртөө. Байглаас ялангуяа нэг модноос хүн хайр гоё ирчим нэр энэ газар шорооноосоо бүр гэд ингээд юм сарж авдаг штэ. Nice. Тэгэхээр ямар ч лээс хоёлоо дараагийн дугааруудаа цуврал болгоо явчих. Нэг сэдв өгөөд part 1 part 2 гэдэг. За баярлалаа. Тэгээ өнөөдөр ингээд дуусгая бит хоёр уулаа гэж. Энэ бол хам байсан. Ер нь шүү дээ. Тавиаха амьдрал гэдэг чи Монгол юм байлаа шүү дээ. Гэж хэлсэндээ подкаст нь дуусаагүй байсан. Бэлгээр тийм. Тийм хоёр өөр хүнтэй. Авир цаад нөгөө нэг юм YouTube хийдэг нэг юм нохоо амтан тижээдэг хүмүүс бичлэг нь дууссан байгааг мартсан юм уу? Эсвэл нөгөө бичлэгнээ эдит хийхдээ тэр хэсгийг хасгаа мартаад бичлэгэн дээр нохоогоо нүрлээд жой гэж гиснэ. Нөгөө бичлэг үндсэн бичлэг нь дуусаад арийнх нь нэг юм эдитлэг үсэг нь явцсан чинь нохоогоо ингэж байгаа түлхэж байгаа. Шууд бичлэг дууссан гол ингэж байгаа алгадж байгаа юм гараад хүмүүс амар яагаад идэв шүү. Тэр шиг хойлоо амарс. Гэхдээ үнэ л яа мөнгө чухлаа. Гэхдээ энэ чинь зөвхөн дэлхийн үнийн ертөнцид шүү. Гэхдээ зөвхөн нэг хэл хэрэгтэй шүү. Юу юу хийнэ шин сараа. Чи тэргүүл за тэр хүний одоо юугаараа хамгийн сүүлийн туул бол байна уу үгүй юу заа үл хамаар. Чи тэргүүл хүн шүү дээ. Чи ч би ч. Тэгвэл чи энэ хүний төрөл байх та хүний хорвоогийн сайн сайхныг ой тансхийг мэдрэхийг хүсдэг. Одоо багасаа илүүгээр мэдрэхийг хүсдэг гэсэн үг. Ерөн зүгээр хэлэх гээд байгаа санаа нэг машин унлаа гэхэд хамгийн одоо юу гэж хэлдэг юм. Байшиндын гэхэд хоолыг гэхэд яг юм болгоно тийм хаалгүй ч гэсэндээ зүгээр юм болгоны гоё нэг юм шимийн охин мэдрэхийг хүсдэг гэдэг санаа. Одоо жишээлбэл энэ мэдрэмж намайг нөгөө нэг хүүхдтэй басны дараагаас илүү орж ирсэн. Яа тэгэхээр би нөгөө нэг анх хүүхдтэй байхдаа нэгдүгээр харалт амждаг байсан. Тэгвэл нэгдүгээр харалт амжраа нөгөө нэг хөл дараагүй хүүхдтэй ингээд хэрэгтэй тэрвэд явгот зам байхгүй ингээд амар юм архичин хог мог гэл ингээд явгот амар хэцээсэн заяа. Тэгээ би дараа нөгөө зайсан нөөж ирээд ингээд хүүхдээ зэрэгтэй төлөөд яг нөгөө нэг энэ river park-нд ирээд ингээд явж байхдаа би уйлсан заяа. Яагаад юм гэсэн чинь би дотроо нэгдүгээр харалт амжирдаг байхдаа би мөнгөгүй байгаа болохоор энд ингэж амьдарч гин гэж биш. Би зүгээр Монгол төрсэн болохоор л ингэж амьдарч гин гэж боддог байсан чинь би мөнгөгүй байгаа болохоор л тэгж амьдардаг гэсэн юм байна. Тэр хүлээж ирсэн. Тэнгүүд одоо би өөрөө аз жаргалтай амьдрмаар байна гэдэг тодорхойлдог байсан. Гэхдээ юу ч хамааг аз жаргалтай болгох юм бэ гэдэг тодорхойлдог би нарийн ойлгог байсан. А би тэрийг хүүхдээ басны дараа ингээд зайсанд ирж амьдарч ингээд яасан чинь 5 тухтай хүүхдээ тэрээд явахад одоо ингээд ийм дрр гэдэг ийм замгүй, хоггүй, нусгүй, цэргүй одоо намайг хүмүүс амьдрахад ийм таатай, тухтай, модтой, амьсгалдаг тэрийг одоо ийм миний хувьд ийм гоё гэж хүлээж авдаг юм лээ. Түүнээс биш тийм үнэтэй, тэдэн давхар тийм өндөр гэж биш. Мэдээж гоё сайхан газар хүсэж гин гэхдээ одоо тэр нь хүүхэд тоглоход гоё ээлтэй, ямар нэгэн хог байхгүй, цэвэр агаартай, тэг ингээл аюулгүй байх, тэр эрсдэлгүй байх боломжийг хамгаалсан тэр гоё газар амьдрахыг хүсэж гин. Одоо тэр нь мэдээж мөнгөөр бас хэмжигдэж штэ гэж чинь хүний орчлон байж байгаа юм чинь. Тэгэхээр тэрэнд хүрэхийн тулд миний хүсэж байгаа юм тэр юм байна гэдгийг олоход яаж ирсэн юм. Би ч бас тийм бодолтой шүү. Тийм хүмүүс чинь нэг тэнгууд хүмүүс болохоор эсэргээрээ чи юм гэрлийг яаж чи юм яв юм чи юм яаж байгаа байж ягаад одоо мөнгө хөөгөөд ягаад ингэж байгаа ингэж үгүй мөнгө хөөгөөд байгаадаа биш зүгээр л нэг юм бас хүн шигтэй нэг талаасаа нөгөө талаасаа
би амттны дээдийг итлээ. Орчны сайханд амьдралаа аяллаа гэхэд яг буруутаад байгаа юм юу? Баггүй. Энэ чинь энэ хорвогийн үзгэл юм биз. Үзгээл угаасаа ингээл л Байж байгаа ч тий. Дараа нөгөө нэг өөртөө амар хөгжих юм шиг ярьчлаа. Ялангуяа би өөрийгөө дараа нөгөө нэг хөгжих юм шиг дараа нь одоо хүн төлөөс ангижрахаараа тэгтээ тэргүй юм нөгөө материалтай юмнаас ингэж ангижрэн штэ ер нь. Тий. Тэгэхээр нөгөө нэг бид нар чинь энд ирсэн материалтай зуралтаад ирсэн юм чинь одоо тэрнтэйгээ байгаа л. Тэг эндээсээ мэдрэл авал та. Мэдрэл авал та тий. Яг нөгөө нэг дондохгүй, шунахгүй, туйлын зорилгоо болохгүй. Зүгээр мэдэр. Гэхдээ чиний туйлын зорилго чинь сүнсний лала. Тийм. Яа. Тийм гоё мэдэр. Чивчэр болохгүй. Гоё. Надад бас багаас хойш байдаг нэг зүйл нь. Угаасаа л ойлгомжтой ирэх зүйл болвол эд баялаг алдар нэр хүнд байдаг хгүй. Тэгээд би ингээд бүр бага 10 жилийн бацхан байхдаа л амар гоё машин хажуугаар өнгөрөхөд хүүхдүүд найзууд маань фаа зургийн дараа бла 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 араас нь гүгэрчт юм. А миний хувьд болохоор би энэс гоё явж шít. Магадгүй дараагийн загварыг авна шít те. Мэдгүй ийм зүйл бүр ингээд цаанаас нь сэтгэдэг байхгүй юу? Ядаргаатай. Нандаас байж шít. Би тийм аад өнгөр. Авчил та. Бас дээ авш. Бид тэрийг өөрийгөө эго гэж бодоод идэв гэсэн чинь нөгөөх чи амар өмнөх төрөлтэй амар их юм үдцэн гар байсан болохоор тэр надад нөгөө нэг ингээд power болж үлдсэн лсэн юм байлаа тий. Тэрийг гэхдээ би өнөөдөр танаас мэдсэн шүү. Тэрнээс ч нөгөө нэг өмнө та өдөр нөгөө заалнаж хата хэлсэн шүү дээ чи ингээд ийм хуучаа яасан гэсэн да гэдэг үедээ яатсан гэж ярьж тэрнүүд би тэгээд надад ийм үзэж төрөөд идэм та надад юм ярьж дотор ингээс ухаарад авчих ингээд өлөнтөөд ингээд явж байгаа шүү дээ. Тийм чиний нүдмэс хэлэг айгу ороод байна. Тийм боломж олцоод ингээс ухаарад авчих гээд ингээд тэр чинь ингээд ингэсэн явж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэгэж явж байгаа бол миний тэр мэдрэмж тэр юм байл да. За ойлгох шүү дээ. Би өмнө таныг хэлхээс өмнө юу ч боддог байсан юм ихээр эго байна гэж андуурдаг гэсэн. Сутаагаад байдаг юм. Сутаагаад байдаг гэсэн чинь эго биш байсан байгаа байхгүй. Тэгэхээр надад ойлгуулах гэж ирсэн байна. Би энийг бас эмэгтэй найзтайгаа ярилцдаг байсан. Цэндээгээд найз маань. Манай найз маань алкогол айхтар хэтрүүлж хэрглэж болохгүй гэдэг хязгаартай айдастай. Тэгээ бит хоёр ярилцж байгаа нэг ийм дүгнэлт гараад ирсэн байхгүй. Бит хоёр ч яг цаанаас дамжуулагдсан юм байна. Үгүй найзаа тултал уугаад үзэлтэй. Эцэг мэдэхгүй л одоо тэг уусаар яах. Энэ нь бүр гүнзгийгэр болохоор муу байхаас айдаг гэсэн. Муухай байхаас айдаг гэсэн. Тэгэхээр би найзтай хэлсэн. Найзаа хангалттай хэмжээнд муухай байгаа л үзэлтэй яа тийм лэрэ би тий юу гарах нь харъя л. Гэхдээ явж цаад мохортой зэндээ чи энийг сайн анзаараарай ойлгоорой. Чи бид хоёр шиг чи бидний шиг ийм хумсрын хөвгчлөлтэй нөхдүүд муудаад муухараад шалахгүй андаа найзаа. Яа таны наад өгч өнөөдөр бас амар зүрхрээ орсон ёо. Амар үгүйс шүү. Подкастын нэрийг ингэж нэрлээ. Юу гэж нэрлээ? Муудаад шалахгүй андаа. Болсон яв. Гэтэл зүгээр нэг муу айцсараа хардаа би өөрийнхөө өмнөх төрлийг ч мэддэг. Манай цэндээ найз маань ч гадарладаг мэддэг. Тэр бас ярилцчихсан. Гэтэл өмнөх төрөлдөө одоо миний хувьд жишээ нь айгүй тийм буян ном зам мөрхөөсөн бясалгагч буянтан тийм нөхөр хид хідэн төрөлдөө байсан байхгүй. Гэтэл тэгж гоё суур дэвсэгдэж энд ирчээд би одоо яг хүсэндээ хагаад юунаас имээгээд байгаа юуг нөөгөө дараад байгаа юм. За би үнэхээр муухай юм бол өстө дотор маань үнэхээр бозрын юм байдг юм бол гаргая. Харин ч тэр нь тэг тусмаа өөрийгөө хөгжүүлээ гэд. Би одоо бас хэдэн жилийн өмнө тэгж анзаараад. Тэгээ ингээ гоё өөрийгөө чөлөөлөө. За би бол муухай, би бол ийм шүү, тийм шүү гэд аягалсан, аашилсан, амьдрсан. Хүссэн баас. Өмнө нөгөө бие барьдгаас нэх хол зөрөөг. Тийм. Таны энэ үгтэй бүр амар гоё үг байсан шүү нэрээ. Алкогол хэрэглээд би ингээд байнгын ухамсартай контролдод идэх байхгүй юу. Тэгээд зүгээр тасрыг гээд ингээд тасарсан.
Болбол. Би баг зэргийн жоохон имидэг байсан юм. За тийм зан гаргах вэ, инквит гэх бла бла. Зүгээр л инээгээ зүгээр тэрж авч үнсээд за би болчлоо найзуудаа хаартай шүү. Come on энэ л уухгүй хартна. Тэгэхээр зүгээр л хардаа энэ дээрээс нэг ойлгосон зүйл нь би ямар тэнэг юм бэ? Би яагаад өөртөө итгэдэггүй юм бэ? Яа тийм. Миний өмнөх төрөл энэ их буян заяагаар яа надад ясаараа шат хийж цусаараа замын маань чиглүүлж энэ тэр олон тууллуу тэр олон юмнууд ирчээд байхад би яагаад ийм жижигхэн айцаараа тэнхтэж өөрийгөө дараад байгаа юм бэ гэд ойлгочихсон байхгүй. Тэгээд тэрнээс хойш харьцангуй зөрөгтэй харьцангуй чөлөөтэйгээр гэхдээ байнгын ямагт цэвэр хумсрал байж ажиглахгүй анзаарах. Бас шалахгүй юм байлээ хог гэж. Actually би таны над хийж байгаа үгнээс чинь бас жоохон айж байна. Надад таалагдж байгаа гэхдээ айж байна. Яагаад айж байна гэхээр ямар нэгэн сүнсний мэдрэмжийг хөгжөөгүй хүн үзээд одоо бүр амар юмд орох үедээ гэж бодоод. Одоо жишээлбэл шалахгүй дээ зүгээр тодлон яваад үз гэж хэлээд явсан чинь буруутах хүн сонсчвал яана гэж бодоод жоохон Тэр чинь тэгээ нөгөө ерөнхий утгаараа харахад тэр хүний л туулал юм шүү. Харин ч 10 жил эсвэл 5 10 төрлийн дараа ухаарж ойлгох юмыг өнөөдөр энэ төрөлтөө тултал нь яваад ойлгочих юм бол эсвэргээрээ би туслаад байгаа юм шүү. Тэгээ яг ингээд туслаад байгаа юм шүү гэх ингээд хэлсэн чинь яг энэ дээр нөгөө нэг миний юм зориггүй байгаа. Наач хөндөг зүр хадагдсан бохгүй юу. Яг ингээд хүний амин цэг рүү тоглол зориг ингээ хөрөх байгаас тээ тэр хүнийг ингээ чинь гээд тэг хүн дээр тэгж байгаа юм чинь над дээр энэ бүр амар гар штэ. Тийм чамд ийм юм ялчгүй байна л та. Тийм. Энэ ч стол нөгөө юм уу талбартай хаа. Өмнөх төрлийн талбартай. Тэг даваагүй болохоор хүн бодож ирсэн байгаа биш. Үгүй яах вэ? Бид нэр бүгдээрээ л даваад ирсэн. Гэхдээ чиний ухаарах зүйлүүд чадварлаатай байгаа. Энийг юу гэж ярьдیں۔ Доод ис гэж ярьдیں۔ Доод ис. Дээд ис гэхээр чамайг дандаа дээш нь одоо өмнөх төрөлтөө ямар нэгэн гигантэн санваартан хувраг хувилгаан байсан зүйлүүд чамайг дээш нь чиглүүлж идэг. Тэр чинь чиний дээд ис ухамсар. Доод ис гэдэг чинь өмнөх төрлүүдтэй угаасаа л хүн болгон янз бүрийн үтсэн тулсан байдаг. Өвчин зовлон, өнчрөл, хагцал, сайн муу. Тэгэхээр явж иж биш үү? Дээд исээс илүү доод ис нь маш том нөгөө нэг л зовлон багш гэдэг. Хайрны ярьсан шүү дээ тий. Бүр өмнөхээр хайр гэдэг. Чиний хэлдгээр талархаж хүлээж авч энэ доод исээ мэдэрч чадах юм бол ёо. Чи ямар азар надад байгаа юм бэ гэв. Нийс шүү дээ. Би ямар азар муу юм бэ? Шүү дээ. Би ямар азар төгс биш юм бэ? Ямар азар архич юм бэ? Ямар азар би яг арсан юм бэ? Сайхан буулаад хоёлоо бүрстэ. Миний мэдрэмж шүү дээ те. Ингээ багшраад исэн юм зүгээр шүү дээ шавхагдсан шиг шав. Харин тийм надад бүр ингээд энэ дотор байгаарсан, асуумаар байсан, хэлмээр байсан, ярмаар байсан, хүмүүст хүргмээр байсан зүгээр чөлөөл одоо зүгээр нанаад мика унтраа зүгээр. Нэг л гоосоо ой гэсэн. Тэгээ хоёлоо дараагийн дугаарууд явах нэ. Хар дахиад нэг ийм орж ирээд энэ шин сараа. Ямар ч лсэн хэсэг хугацаанд хэр удааны үргэлжлэх юм мэдэхгүй. Хэсэг хугацаанд чи бит хоёр хамтарч өгөх юм байна. Подкастаас гадна энэ арга хэмжээ гэдэг шиг. Тэгэл та болоо. Арай том хэмжээнд зохион байгуул. Эсвэл том заал яаж яагаад чи йогыг нөрөө би араас нэг эсвэл ингээ хоёул яаж гоё сүлэлдэж болох вэ? Чи битэрийн нэг юм яваад. Надад угаасаа нөгөө нэг бодсон юм нь угаасаа яг юм байгаа аахгүй. Тэр чи хоёлоо хамтдаа алий. Надад угаасаа чаныг хэлхээс өмнө би бодсон байсан. За надтай хамтрна гэж юу? Эсвэл зүгээр хуваарэ гэж. Одоо нөгөө нэг энэ ахлаасаа гадна өөр нэг юм тгийж хийн гэж бодсон байсан. Тэгвэл тэр чинь хамтаараа хийе. Хүч нэмий. Ханси. За сонсож байгаа юм байвал тэгээд хүлээгээрээ. Тэрийн тэр ивент арга хэмжээнд оролцоорой. Подкастыг маань сонсогчдоо
Баярлалаа, талархлаа. Та хэд маань өстө нөлөөсөө гартал инийг маш гоё дотгош байгаа чимээлийн ухаарж сонссон гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг хугацаа, энэ мэдлэг, мэдээлэл гэдэг өөрөө асар их үн цэнтэй шүү. Ядаж лайк, шеэр, ядаж хуваалцаад өгөөрэй. Нэг сонсон гоё юмаа өөртөө нууж үлдэхгүйгээр хүмүүст бас нөгөө түгээх хэрэгтэй тий. Гэтэ яг тэгэл түгээмэргүй ойлоод тийх тий. Араас нэг жилгээс юу. Үнэхээр юм дотоод зурлалтай түгээгээд ойлоод миний хавтайгаа гэж. Миний бас нэг анзаардаг юм хүмүүсээс нэг жоохон ингэчгүй дээ гэж боддог юм нь. Маш гоё зүйлийг сонсцоход мэдэрчгээд дотроо он сарын дуустал нь хадгалцдаг. Тэр нөгөө тэр хүний хайрын мэдрэмж өндөр байвал миний мэдэрсэн гоё юмыг энэ хүн мэдрээсэй гэж юм хайрч өөрөө хуваалцах штеп. Тэгэхээр өөрлөгөө л хадгалж ирэх гэх чинь хангалттай хайрын мэдрэмж үнэн хайрын юм байхгүй байна л. Хайрын дээр хөгжүүлэх хэрэгтэй. Тий. Тэгээ та үнэн хайртай байсан бол тэртээ тэргүү хүн болгон гай сонсоосаа гэж цаанаас нь ингээд юм өндрөн дээ. Бүр ингээд бүхний өгдөг юм. Тий. Үнэн хайрын төлөө. Чих хайрын төлөө. За нэг болчих. Сахар байстай. Хүмүүс хоёулаа стайр ууж ин гэж үз. Яг үндэ хоёр шиг сахар ч сууж байгаа шүү. Нөгөөнд ус мос ууж байсан. Нөгөөх нь идэж мэд. Энд чинь ахгүй да шалахгүй. Би юу мэдээд зүгээр өжиж байгаа шиг. Тэгснээр тоог. Энэ гоё юм байна гэсэн. Гоё хүн дээ. Манай шин сарч. Тэгээ хоёлаа бүр ингэ ярьж байгаа өнөөдөр нэг анх удаа уулзаад ярьж байгаа юм ингээд бүр хизээ зэн. Хуучны ийм хуучны танил уулзж байгаа юм шиг дээ. Энэ хоёлын сүнслүүд бүр алгаадж байгаа шүү. Надаа сайдсэн мэт шүү. Энэ нөгөө хоёр чинь лаа чинь. Оо нөгөө дээрээс хороочтон сарж байгаа шүү. Оо нөгөө хоёр болчихсон. Ашиг дэгцнэ. Хойлоос дөө гоё явж байна нөгөө хоёр хороочтон сарж байгаа. Хөө цаастаа юугаа дарин шүү. Ата наад хавтаа. Тэгсэн хойлоос нөгөө ивент юм хийхээр ална үсттэй тий. Нөгөө 9 хүмүүс үсттэй. Бит хоёрыг бол хороочтон сарж байгаа. Нөгөөх нь дундаар нарж ирсэн. Бит хоёр бол та хэдийг бол харж байгаа. Би тэгсэн чинь нэг юм алтан өндөр санд бодтер соос. Нөгөөх нь мөнгөлөг ховц өмссөн гүйж үз. Авшиг хүртэж үртээсэн те. Энэ багшиг маань болохоор нар ихээ стейж авсан яасан. Би болгоод саранг ээжээс. Намайг угаасаа шиг саргиддаг ш. Нөгөө уяач тэр шиг юм сарны малгацлаа ус. Яа, өстө сайхан боллоо да. Стаа яла те. Нэр нөгөө хэлэх хэрэгтэй юм а бүгдийн нэр тулаамж шавхлаа. Шавхлаа өстө гоё. Өстө нөгөө ажиллаа үүргээ гүйцэжлээ. Хангалттай өглөө шүү та. Өнөөдрийн хувьд л гүйцэлээ те. Хангалттай өглөө шүү. Одоо хуалцаарай. За бака. За баяр та.